За орой минь тэгээд өнөөдөр бүгдээрээ ярьж ийснараа өнөөдөр болохоор би хоёр дахь номынхоо лайвыг Зоолотой хамт лайва хоёр дахь ном Tender Invisible Woman тэгээд монголоор одоо юу гэх юм үл үзэгдэгч эмэгтэйчүүд тэр дундаа ерөнхийдөө big data гэж сүүлийн үед яригадаад байгаа. Илүү одоо монголоор бол big data гэдгийг их өгөгдөл гэж хэлж байгаа юм байлээ. Илүү одоо өргөн цар хүрээтэй маш том мэдээлэл түүн дээр суурлан шийдвэр гаргах тэр одоо үйл явц энэ төр бол энэтэй илүү холбогдож байгаа. Тэгэхээр яг энэ дээр юу гэж хэлж байгаа юм гэхээр ерөнхийдөө бид нар маш олон шийдвэрийг гаргахад тэр нь улс төрийн одоо олон нийтийн шинжлэх ухааны ч гэдэг юм уу эсвэл одоо өдөр бүрийн бүтээгдэхүүнүүдийн загвар шийдэлтэй тэр бүх шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлж идэг юм маань одоо жишг болж авч идэг. За ийм зүйлийг одоо шинжилэн судлаад энэнд ийм бүтээгдэхүүн, ийм бодлого, ийм зүйл таарах юм байна, гарц таарах юм байна гэдэг гаргадаг тэр суурилдаг илүү дата одоо мэдээлэл гэх юм уу тэр цуглуулж байгаа. Ерөнхийдөө би бас жиргэн дээр ярьжсэн л да нөгөө нэг дата гэдгийг big data гэдгийг яаж орчуулах вэ гэх. Тэгээд бас хүмүүс их өгөгдөл гэж хэлж байна. Тэгээд дээр нь бас орчуулахад илүү бас төвөгтэй бай тээ. Тэгэхээр энэ одоо мэдээлэл, энэ мэдээллийн багц гэдэг юм уу энэ ойлголт маань эргээд хэр их дүнслэлтэй, хэр их хүн амынхаа 51% эсвэл 50% болсон эмэгтэйчүүдийг багтаадаг талаар бичсэн ном байсан. За энэ ном бол маш сонирхолтой. Тэгээ 2019 онд гарсан. Тэгээд маш олон номонуудын шагналыг хүртсэн байгаа. Тэр дундаа яг одоо шинжлэх ухааны чиглэлээр нэлээд чухал номнуудыг багтаадаг. Нэр нь Royal Award for like юу нэг шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан тэр номнуудын шагналыг 19 онд хүртсэн ном байгаа. Тэгээд дээр нь мэдээж бестселлер болоод маш олон үнд хүрсэн ном байгаа. Дээр нь энэ номын зохиолч өөрөө маш сонирхолтой эмэгтэй байгаа. Англи эмэгтэй. Тэгээд ерөнхийдөө өөрөө феминист, зохиолч, дээр нь сэтгүүлч, тэгээд бас активист байгаа. Активист гэхээр илүү одоо хүний эрхийн төлөө тэмцэгч гэж хэлэх юм уу те. Тэгээд түүний бол маш сонирхолтой зохиолчийн маш сонирхолтой кампайн юм уу айнуудын тухай бол жишээ нь хамгийн сонирхолтойнуудаас гэвэл Women's Room гэдэг project байгаа. Эмэгтэйчүүдийн өрөөгд яг гол зорилго нь юу вэ гэхээр илүү медиад хэвлэл мэдээлэл эсвэл мэдээнд ч юм уу эмэгтэйчүүдийг илүү олноор эксперт юм уу мэдээлэл өгөх тэр хүнээр оролцуулахад одоо илүү дэмжиж ажиллах тий. Тэрнээс биш ингээд хэвлэл мэдээллийнхэн маш олон тохиолдолд мэдээлэл авч байгаа хүнээ юу гэдэг чи их сурвалж гэдгээ илүүтэй эрэгтэйчүүдээс сонгох юм байна тий. Дараагийнх нь болохоор Английн мөнгөнд тэмдэгтийг шинжлэх үеэр ерөнхийдөө Английн мөнгөнд тэмдэг буюу монголоор монголоор юу гэдэг лээ? Английн мөнгөнд тэмдэх байгаа шүү дээ тий. Тэрэн дээр ерөнхийдөө паунд гэдэг шүү дээ. Монголоор фунт стерлинг гэх баха. Тий. Тэрэн дээр шинжлэхдээ өмнө нь нэг эмэгтэй байсан тэр эмэгтэйг өөрчлөхдөө нийт ер нь 5 эрэгтэй нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэйгийн орсон тэр одоо мөнгөнд тэмдэгтийг өөрчлөхөд дахиад эрэгтэйгээр солих гэжсэнд бол энэ номын зохиолч Caroline Credo Perez гэдэг энэ эмэгтэй болохоор тэмцэл өрнүүлээд кампайнтэй гарын үсгийн аян зохион байгуулад эмэгтэй хүн оруулъя. Ягаад гэвэл ганц байгаа эмэгтэйг дахиад өөрчлөх гэж байна гэх тээ. Мэдээж энэ мөнгөнд тэмдэгтийн бүх нэг талд нь бол одоо бүгднгийнх нь нэг талд нь бол Англи хатааны зураг байдаг. Нөгөө талд нь одоо тэр цэмо түүхэнд нэрээ үлдээсэн, түүхэнд гавьяага үлдээсэн илүү эрэгтэйчүүд байдаг. Энэ дунд одоо Winston Churchill ч юм уу эсвэл Адам Смит ч гэдэг юм уу энэ хүмүүс байгаад байдаг нь. Тэгэхээр эмэгтэй хүн оруулъя гэд нэлээ аюу өрнүүлээд бидний сайн мэдих зохиолч Jane Austen-ыг оруулсан байна. Гэхдээ өөрийнх нь сонголт бол байгаагүй. Илүү эмэгтэй хүн оруулъя гэдэг аяныг өрнүүлээд банкнаас бол сонгоод бол Jane Austen-ыг сонгосон байна. За дараагийн нэг бас сонирхолтой энэ аянаа өрнүүлэхэд явхад Английн одоо мөнгөнд тэмдэгтээр эмэгтэй хүн оруулъя гэж энэ аянаа өрнүүлэхэд явхад маш их одоо онлайн хүчирхийлэл юм уу буллинг хүртсэн байгаа. Одоо маш олон хүмүүс алан таланч гэдэг юм уу хүчирхийлэлч гэдэг юм уу янз бүрээр одоо дарамтлсан харигсан мухагаар одоо хийсэн те хүчирхийлсэн байгаа. Энэ үүний эсрэг тэмцээд тэр дундаа Twitterийн одоо хүчирхийлэл юм уу одоо тэр хин нэгэн
дээрлэж байгаа, ялгуурлан гадуурхаж байгаа түүнийг репортлох процесс үйл явцыг илүү амархан болоход бас нөлөөлсөн. Тэгээ сайжруулсан байгаа. За хамгийн сүүлийн гэвэл маш сонирхолтой эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Лондонд өөрөө нэг хуралдаа оролцож байгаад нэгэн бас одоо ингээл яаралтай дараагийн газар руу явахын тулд өөрөө гүйсэн байгаа. Тэгж гүйж явах явцдаа одоо ингээл Лондоны парламентын талбайгаас эхлээд бүх одоо хамгийн чухал хэсгүүдээр ингээл нохотойгоо амт гүйсэн гэж. Тэгж явж байхдаа ерөөсөө нэг чирхэг эмэгтэй хүний хөшөө байгаагүй. Ягаад гэвэл хөшөө гэдэг бол тухайн нийгэмд хамгийн одоо юу гэдэг чухал үүргийг гүйцэтгэсэн түүхэн хүмүүсийг одоо бэлэгдэж байдаг. Гэтэл тэр дунд нэг ч эмэгтэй хүн байгаагүй одоо анзаараад тэр гүйж явах хавцтай. Тэгээд бас гарын үсгийн аян өрнүүлээд нэлээд олон хүн дэмжиж тэгээд сүүлд одоо Millicent Fawcett гэдэг одоо suffragists гэж ярьдаг Английн сонгуулийн эрхийн төлөөх тэмцэгч эмэгтэй хөшөөг парламентын талбай дээр Лондонд байрлуулж чадсан. Ийм одоо маш юм хүчтэй кампайн өрнүүлэгч, аян өрнүүлэгч, өөрчлөлтийг авчирч ийм эмэгтэй байгаа. За тэгээд номны үнэхээр одоо ингээл олон ревюг харвал хамгийн чухал зүйл нь бол ерөөсөө бидний нөгөө нэг одоо бид нар чинь бүхэл юмн дээр хамгийн их дээлдэг зүйл маань судалгаа, шинжилгээ, дата, big data, их өгөгдөл гэдэг. Гэтэл яг үнэндээ бидний энэ нөгөө шүтээд байгаа, голчлон дагаад байгаа энэ судалгаа, их өгөгдөл, big data гэдэг маань яг боддороо бууж чадсан уугүй гэдэг дээр чаленж их буюу тэрийг сорж бичсэн. Тэгээд дээр ном өөрөө бол ерөөсөө би ингээд уншичаад би баг оны ихэнд уншсан. Тэгээд сая дахиад эргээд уншихад ерөөсөө л маш их өөрөө судалгаан дээр суурилсан. Яг тэгвэл хэрвээ судалгаа гэдэг юмыг үгүйсэх гэж байгаа бол хэрвээ тэр нэг question-ийгээд одоо сорих гэж байгаа бол өөрөө маш их судалгаатай байх хэрэгтэй. Тэм утгаараа маш олон судалгаан дээр суурилсан. Тэр утгаараа одоо шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр одоо юу гэдэг тэрүүгээрээ бас нэлээд өндөр үнэлэгдэж байгаа тийм ном байгаа. За тэгээд ерөнхийдөө миний энэ номноос хамгийн чухал зүйл мэдэрсэн одоо наривчлан ярихаас өмнө мэдэрсэн зүйл бол ерөөсөө л бодлого гаргагч одоо бодлого боловсруулагч бизнесийн бүтээгдэхүүн хийж байгаа, шинжлэх ухааны шинэ юм хийж байгаа, эсвэл зүгээр шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа бүхэн судалгаанд суурилахын үнц нь тэр датанд суурилахын үнц нь ямар чухал юм бэ гэдгийг бол дахиад илүү ойлгосон. Дээр нь тэр дата нь яг юм мэдрэмжтэй одоо хүйсээр юм уу тэр тухайн бүлгийн онцлогоор нь ялгсан тийм дата байх хэрэгтэй юм байна. Тэрнээс биш одоо ингээл дата гэж нэг бөөндсөн цөмдсөн юм авчираа тавьчих те. Манайд бол тэр цэсмаа судалгаа бага байдаг. За мэдээж одоо судалгаанууд хийж байгаа маш олон газар байдаг. Тэрийг нь яг нөгөө шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь хэрэглэх нь маш тутмаг байдаг гэдгийг л бас харж байгаа. Тэгээ хааштай нэгэн судалгаа нь одоо хүртээмж багтай тэрийг нь хэрэгжилж байгаа газар хэрэгжилж байгаа хүмүүсийнх нь одоо хэрэглээнд бага үед бид нар энэ дээр маш их анхаарах хэрэгтэй юм байна. Яг бол маш олон судалгаа одоо шийдвэрүүд маань ингүүл гоё байх гэсэн. Ингэдэг гэсэн, тэнд ингэдэг гэсэн, тэр ингэдэг гэсэн, ингүүл ямар уу гэсэн санаанууд дээр тий. Гэтэл илүү яг энэ шийдвэр одоо шин санаачлах, бүтээгдэхүүн ололт энэ бүхэн чинь судалгаан дээр хэрхэн сурлах хэрэгтэй юм бэ? Тэр тусмаа яг үнэн батд судалгаан дээр сурлах хэрэгтэй юм бэ? Тэр тухай илүү гаргаж өгсөн. За тэгээд ерөнхийдөө бол одоо энийг бол би шийдвэр гаргаж бүхэн уншаасаа гэж маш их хүсэж байна. За тэгээд номны би яг нөгөө тэмдэглэлүүдээ компьютер дээр бичсэн байгаа учраас ингээд хальт харна тий. За тэгээ мэдээж ингээд бид нар ингээд маш олон судалгаа хүндрэлтний түүх гэдэг өөрөө ингээд маш олон мэдээлэл датагийн цуглуулга байгаа тийм маш олон их өгөгдлийн цуглуулга юу болсон юм бэ яаж өнгөрсөн юм бэ өнөөдөр бид нар яаж энд ирсэн юм бэ тий. Гэтэл энэ датад маань ер нь бидний хүн амын дунджаар 50% гэж байгаа энэ хүмүүсийн тухай мэдээлэл хэр орсон юм бэ гэдэг ном нэлээд асуулт гаргаж ирж байна. Тэгээ invisible woman гэвэл үл үзэгдэгчтэй энэ нөгөө их өгөгдөл энэ бидний мэдээлэл гэж ирсэн, бидний мэдлэг гэж ирсэн, бидний үнэт зүйл гэж ирсэн энэ зүйлд маань энэ нь одоо соёлын байна уу, биологийн байна уу? Энэнд маань хэр эмэгтэйчүүд юм уу хүн амын 51% багтаж ирсэн юм бэ гэдэгт асуулт тавьж байгаа. Хэрвээ бид нар ингээд эргээд өөрсдийнхөө түүхийг ч гэсэн тий, өөрсдийнхөө ч гэсэн шинжлэх ухаан, өөрсдийнхөө одоо бид нар хурж ирсэн, өвлөгдөж ирсэн тэр зүйлстэй харвал эмэгтэйчүүд байдгүй тий. Эмэгтэйчүүд хэр их төлөөлөгдөж байна. Бид нар ингээл саяхан ярьж л энэ дээр ч гэсэн гарч байгаа хөшөө, музей тий эсвэл одоо түүхийн ном энэн дээр нь хэдэн хувь
эрэгтэйчүүд хэдэн хувь эмэгтэйчүүд байна гэдгээс л энэ ном эхэлж байгаа. Одоо бид нар ингээд Монголын түүхийн музей рүү орвол хэдэн хувь эмэгтэйчүүдийн зураг, хэдэн хувь эрэгтэйчүүдийн зураг. Гэтэл бидний одоо үүссэн цагаас эхлээл эрэгтэйчүүд одоо дунджаар 50% нь эмэгтэйчүүд, хүн амын маань 50% эмэгтэйчүүд байж хахад одоо түүхэнд маань гүйцэтгэсэн үүрэг юм уу? Гүйцэтгэсэн үүрэг байсан ч гэсэн эмэгтэйчүүдийн хэрхэн орхигдож байгаа. Энэ талаар нэлээд судалгаатай гаргаж ирсэн. За тэгээ энэ үйл үзэгдэгч байдал нь хаас яг өгөөд зохиолч бол нэлээд олон судалгаагаар. Би одоо ингээд яг номыг би онцолж хэлсэн, маш их судалгаан дээр суурилсан. Тийм учраас одоо би ингээд point юм уу санаа хэлэх болгондоо яг тэдэн үгээд хэлвэл ингээд номтын бүх хуудсыг ярих болж байна. Тэгэхээр ийм 100 номыг яг үгчлээд ингээд ярина гэвэл хийчнэ хугацаа шаардахыг бол би мэдэхгүй байна. Тийм учраас илүү гол санааг нь хэлнэ. Тэр санаа бол энэ номон дээр бол ерөөсөө судалгаагаар баталгаажуулагдаж ирж байгаа. За тэгээд энэ үйл үзэгдэгч эмэгтэйчүүд үйл үзэгдэж байгаа байдал бол ерөөсөө кино, мэдээ, бичгийн өв одоо юу гэдгийг те бид нар ийм үзэж байгаа сонин сэтгүү, шинжлэх ухаан, хот төлөвлөлт, эдийн засаг, улс төр гэд бүх газар оршин байна гэдгийг хэлж байгаа. Ерөөсөө тэгээд өнгөрсөн одоо ирээдүйг бүх цаг дээр бидний энэ хүн амынхаа тал хувийг одоо үйл үзэгдэгч байдлаар харж байгаа энэ дата гэдэг том юм дээр бол байна гэдгийг онцолж хэлж байгаа. Тэгээ яагаад дата чухал вэ гэдэг. Одоо энэ үед хамгийн илүү чухал гэдэг өмнө чухал байж ирсэн. Гэхдээ одоо бидний энэ амьдрах үед илүү чухал гэдгийг зохиолж хэлж байгаа. Яагаад гэвэл одоо бид нар маш олон цуглуулсан дата буюу тэр их өгөгдлөөрөө үндэслэн шийдвэр гаргадаг алгоритм буюу одоо юу гэдэг те би бас яг тэр салбарын хүн биш болохоор одоо big analysis том бид нар биш илүү хиймэл оюун ухаан түүн дээр нь дүгнэлт хийгээд тэр дүгнэлт дээр шийдвэр гаргадаг ийм цаг үед ирж байна. Тэгэхээр энэ үед бол дата нөөрөө хүн амынхаа 50%-ыг орхигдуулсан байгаа нь өөрөө цаашдаа энэ шийдвэр бол яг тэр хэмжээгээр өрөөсгөл гарах боломжтой юм а гэдгийг зохиолч сануулж байгаа зохиогч. Яагаад гэвэл дата цуглуулж байгаа тэр мэдээлэл дата энэ болгон маань хүн амынхаа 50%-ыг орхигдуулсан бол эндээс гарах одоо тэр цэма хиймэл оюун ухаанаар гаргах шийдвэрүүд бол яг тэр хэмжээгээр бас өрөөсгөл байхыг сануулж байгаа. Яагаад дата чухал вэ гэх тээ. Тэгээ энэ дата судалгаа нь одоо зохиогч хэлж байгаа бас албаар хин нэгэн одоо юу гэдэг эмэгтэйчүүдийг энд орхигдуулаад энэ датан дээр эрэгтэйчүүдийг л оруулчих гэхээсээ илүү бидний хэдэн мянган жил одоо дасаж итгэж тэгж харж ирсэн үнэт зүйлтэй холбоотой. Тэр үнэт зүйл маань болохоор ерөөсөө л энэ дээр болж хэлж байгаа эрэгтэй хүнийг одоо энэ нийгмийн төлөөлөл хүн төрлөختөн гэдэг зүйлийн төлөөллөөр харж ирсэн байна. Энэ зөвхөн улс төрийн шийдвэр дээр биш, энэ зөвхөн нийгмийн тухайн хамт олонны шийдвэр дээр биш те. Цаашлаад одоо эрүүл мэндийн салбарын, цаашлаад ажлын байрны дах одоо өдөр тутмын салбарын те. Тэгэхээр энэ болгон чи эргээд бидний маш анхаарах хэрэгтэй зүйл. Тэгэхээр одоо би энэ дээр илүү дэлгэрүүлээд ярина. Тэг хүн төрлөختөн гэж хэлэхэд маш олон тохиолдолд хүмүүс эрэгтэй хүнийг илүү төлөөлж байдаг. Төсөөлж яадаг гэх те. Тэгэхээр нөгөө нэг эргээд бид нар ч гэсэн ярьж ирсэн Монгол ёслогоо гэж яриад байдаг. Тэрийг Монгол ёслогоо бол монгол хүний бахархал энэ төр гэж ярьж ирсэн. Тэр тохиолдолд ч гэсэн яг эмэгтэй хүн тэр төлөөлөл байна уу эсвэл эрэгтэй хүнээр тэр төсөөлөгч байна. Монгол хүн гэж хамгийн түрүүнд Монгол бахархал гэд хэлэнгуут эмэгтэй хүн хаана төсөөлөгч байна, яаж төсөөлөгч байна гэдэгтэй асуулт. Тэгэхээр энэ бол зөвхөн Монгол дээр би яг сая жишээ ярьж байгаа болохос дэлхийд дахинтай. Тэгээд ерөөсөө л гендерийн neutral буюу одоо gender neutral буюу альва нэг юмыг хүйсийн хувьд ярихгүй байгаад альва нэг юмыг хүйсийн бус өнцгөөс харах тохиолдолд бидний хэдэн мянган жил явж ирсэн хандлага маань тэр тохиолдолд хамгийн ихэнд бид нэр эрэгтэй хүйсээр юмыг төлөөлж сэтгэдэг юм байна гэдгийг маш олон судалгаагаар гаргаж ирж байгаа. За тэгээд энэ бол зохиогч өөрөө хэлж байгаа энэ бол шин санаа биш ээ те. Simone de Beauvoir 1949 онд Second Sex гэх номон дээр дайвар үйлсдэнгээ орчуулсан. Эрэгтэй хүн бол энэ ертөнцийн абсолют буюу одоо гол туйлын зүйл нь тэр хүний туршлага, тэр хүний мэдэрсэн зүйлээр илүү олон зүйл илүү чухал гэж одоо юу үнэлэмж нь гарч яадаг. Эмэгтэй хүн бол дайвар хүйстэй ингэж Simone de Beauvoir 1949 онд хэлжсэн тэр зүйлс өнөөдөр хിവэрэ байгаа нь харамсалтай гэдэг. Энэ номон дээр бол тэр тухай гарна. За тэгээд бид нар ярьсан big data гэдэг бол чухал.
тэр тусмаа орчин үед илүү чухал. Энэнд хүн амын чинь 50% дуу хоолой юм уу, хүн амын чинь 50% амьдралын туршлага, 50% нь мэдэрдэг зүйлс ялгаа нь тусгагдаагүй бол энэ бол аюулаа гэдэг хэлээд байна. За тэгээд ерөнхийдөө маш олон тохиолдолд хүмүүс бас гендрийн мэдрэмжтэй байна, гендрийн тэгшэрхийг хүндлэнэхээр яг адилхан хандна гэж ойлгоод байдаг. Гэтэл яг адилхан хандах бол хүний эрх юм уу мэдрэмжтэй байдал биш гэдгийг дахиад сануулж байгаа. Одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүн одоо хөгжлийн бэрхшээлгүй хоёрт яг адилхан хүний эрхийн үүднээс хандж чинь тэгшэрх гээд яг адилхан шат тавьж өгч болохгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, хөгшөд гээд энэ болгоны онцлог хэрэгцээг харах хэрэгтэй. Тэрийг мэдэрсэн шийдвэрүүд өөрөө эргээд хүндээ наалцсан. Тэрийг мэдэрсэн шийдвэр гаргахын тулд тэрийг нь мэдэрсэн судалгаа дата чухлыг яриад байгаа. За тэгээд ерөнхийдөө ном бол 6 бүлэгтэй. Тэгээд 6 бүлэгтэй нэлээд бас баялаг ном. Тэгээд дотроо 13 дэд бүлэгтэй. Одоо хамгийн зүгээр 6 том бүлгийн яриул илүү part 1 дээр өдөр тутмын амьдрал тэ эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдрал, ерөнхий хүмүүсийн өдөр тутмын амьдрал. Тэгээд part 2 дээр болохоор ажлын байр, 3 дээр нь дизайн буюу одоо бидний амьдралыг тойрсон олон зүйлийн загвар тэ 5 дээр нь эмчтэр очих одоо эрүүл мэндийн тэгээд 4 дээр нь тэр 5 дээр нь илүү нийгмийн амьдрал бидний өдөр тутам оролцдог. За тэгээд 6 дээр нь хэрвээ энэ бүх зүйл эргээ буруу болвол энэ дата гэдэг чинь буруу болвол яах вэ? Тэгээ ийм ном байгаа. Тэгээ номон дээр бол маш чухал зүйлсийг бол оруулсан. Гэхдээ одоо би яг түрүүний хэлсэн бүгд л ингээл би ингээд нөгөө нэг оны ихэнд уншичаа сая дахиад уншихтаа юуг нь хэлэх вэ гэнгүүт бүгдийг нь хэлмээр санагдаж байгаа байхгүй. Энэ чиглэл чухал, тэр чиглэл чухал, ийм чиглэл судалгаа дата чухал. Гэхдээ яг нөгөө цаг хугацаа бол боломжгүй ямар энэ номыг уншаад хэлэх өөр тэгээ одоо богино хугацаанд ярих учраас аль болох л одоо хамгийн чухал гэснийг ярина гэж бодож байна. За тэгээд энэ хамгийн чухал бас хэлж байгаа номны хэлж байгаа санааг би хэлье. Default mail гэдэг жаа байхгүй. Тэгэхээр юу гэж хэлж байна гэхээр хүн төрөлхтний өнөөдрөөс эхлээд за бүр ингээл анхны нээлтүүдээс эхлээл ч юм уу эсвэл бүр эволюци онолтой хувьслын онол өнөөдрийн дахиад орчин үеийн шинжлэх ухааны гол ойлголт итгэмээргүй л дээ бүр итгэмээргүй өнөөдөр орчин үед ч гэхэд тэр зүйлс бол илүү одоо баймжит гэх юм уу монголоор дефолт гэхээр тэр яг байнгын энгийн тэр хамгийн түрүүнд авах тэр үзэх хүнээ эрэгтэй хүн гэж харж байна. Тэр дундаа бол эрэгтэй цагаан арьсдаг хүн гэдэг. Тэгээ энэ бол одоо ингээл маш олон судалгаан дээр бид нар харагдана. Маш олон судалгаан дээр жишээ нь одоо бүр ингээл хамгийн сах нь археолог гэл те археолог дээр сонирхолтой юм л да ингээд ямар нэгэн эртний хүний булш оллоо гэхэд одоо онцгой тохиолдол байгаад ингээд яг онцгой тохиолдол өөрөө гарч ирээд батлагдаагүй бол тэр булшийг эрэгтэй хүний одоо арга яс байна гэж үзнэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг одоо их тохиолдолд шууд анхных нь бол эрэгтэй хүний арга ясаа гэдэг. Энэ үднээсээ ч маш тустай археологийн салбар дотроо маш их хилцүүлэг болдог гэж байгаа. Энэ бол одоо эргээд гендрийн хувьд мэдрэмжгүй хандлага гэдэг. Гэтэл нөгөө нэг удаан олон жил археологийн салбартай байсан хүмүүс энэ бол хамгийн зөв сонголтоо гэдэг. Гэтэл нөгөө нэг бас дээр нь дахиад зэвсэгтэй бол эрэгтэй одоо олдурч гэдэг юм уу те. Гэтэл нөгөө эргээд бид нар харвал тэр тусмаа энэ дээр бичсэн байсан Монголоос болон Болгараас олдсон тэр одоо эртний олдурууд одоо булш бонхон гэдэг юм уу те. Тэр дотор бол ингээд зэвсэгтэй мөртлөө эмэгтэй одоо тийм одоо эртний хүн байсан. Тэр хүн тэр тусмаа яг тэр соёлынхоо хувьд жишээ нь 37% нь эмэгтэйчүүдийнх нь магадгүй 37% нь одоо аянчин дайчин байл одоо дайчин байх тийм магадaltaй байхад бид нар ингээд зэвсэгтэй болж гэдэг юм уу. Тийм тогтсон ойлголт энэ археологийн салбараас ахуулаад бүх салбарт байдаг гэж. За дахиад дээр нь ингээд энэ хүний эволюцийн тэр явцыг хүртэл одоо ингээд өнцгөөс одоо шинжлэх ухааны өнцгөөс харж ийн гэхэд ч гэсэн дахиад эрэгтэйчүүд дээр илүү даван болсон тий. Тэгээ яагаад бид нар ингээд би одоо итгэмээргүй санагдаж байгаа юм чигүй энэ чи одоо ингээд өчнөө хөгжсөн салбар өчнөө одоо мундаг одоо би юу гэдэг эволюцийг тэр хувьслын онолыг хэлж байгаа тэр үн чи одоо их л мундаг санагдал. Гэтэл нөгөө нэг эргээд бидний маш олон үндсэн суур ойлголт маань
эрэгтэй хүн дээр илүү суурилсан, эрэгтэй хүнийг илүү чухалсалсан энэ удаан соёл бол тийм амархан үгүй болж одоо арилдаггүй гэдгийг хэлээд байгаа. За тэгээд дахиад түрүү хэлсэн хэл ба соёл дээр тий хэл ба соёл. Жишээ нь нөгөө нэг хэлнүүд дээр юуны судалгаанууд хийсэн байсан. Тэнгууд хэл бол маш олон янз байдаг. За зарим хэл бол анханасаа шууд хүүсээр нь одоо эрэгтэй үг, эмэгтэй үг ингээ үйл үг нь хүртэлтэй. Одоо жишээ нь герман хэл энтрийг хэлсэн байсан. Зарим хэл бол хүйс genderless language гэдэг хүйсгүй хэл. За зарим буюу natural gender languages буюу одоо манай хэл шиг тухайн нэр үг нь бол хүйсгүй. Тэгээд дээр нь хүйс нэмээд одоо эмэгтэй эмч, эрэгтэй жолооч, эрэгтэй одоо юу ч гэдэг жүжигчин ч гэдэг юм уу ингэж хэлдэг энэ хэлгээд ийм гурван хэл нөгөө хэл нь бол бүр анханасаа эхний категорид орж байгаа хэл бол анханасаа ерөөсөл альва үгнүүд нь өөрөө хүйстэй байд юм байна. Тэгэхээр энэ хэлний соёлд бол илүү гендерийн тогтцоо ойлголтууд илүү хүчтэй байх магадaltaй байд юм байна. Дараагийн огт хүйсгүй тухайн үгнүүдийг хэлэхэд хүйс шаардлагагүй энэ хэлэнд бол арай дараагийн те гендерийн мэдрэмжтэй байх байдал нь наашлаад харин илүү их тухайн нэр үгнүүд нь хүйсгүй төр соёлд илүү өмнө нь нөгөө нэг тэр үгийг хэлхийн тулд тухайн үнийг тодорхойлохын тулд хүйсээ хэлэх шаардлагатай ийм төрлийн хэлнүүдэд энэ бол надаас аягүй шинэ байсан илүү яг нэг илүү мэдрэмжтэй авах магадлал нь илүү өндөр байт юм. Тэгээ одоо бид нар та бүхэн харуул одоо маш олон үгнүүд өөрчлөгдсөн байгаа те англи хэл нь жишээ нь англи хэлний энэ хэлэнд орно гэж монгол хэл ч гэсэн би бас орно гэж бодчих. Жишээ нь одоо юу гэдэг өмнө нь одоо fireman гэдэг юм уу тэгдэг policeman одоо spokesman businessman гэдэг үгнүүд бүгдээрээ одоо бол илүү шинжлэгдсэн байгаа одоо firefighter те галтай тэмцэгч одоо business person police officer spokesperson гэдэг энэ үгнүүд маань өөрөө эргээд гендерийн мэдрэмжтэй болох гэж өөрчлөгдөж байна. Тэгэхээр яагаад энэ дээр хэлж байгаа гэвэл хэл гэдэг бол харахад үгийн мөртлөө гэхдээ үнэндээ соёлыг тодорхойлж идэг. Яг үнэндээ бид нар хэлээрээ өөрийгөө бүтээж идэг, хэлээрээ өөрийнхөө соёлыг бүтээж идэг. Хэлээрээ бид нар одоо нийгмийнхаа талаарх ойлголтыг тэр тогтолцоог бүтээж идгийг онцолж хэлсэн байна. Тэгэхээр хэл гэдэг бас айгүй чухал шүү гэдгийг энэ дээр хэлж байгаа. Тэгэхээр хэлэн доторх төлөөлөл, хэлэн доторх тэр хүмүүсийн илэрхийлэгдэж байгаа тэр үгнүүд ямар үг эрэгтэй үнэтэй, ямар үг эмэгтэй үнэтэй холбогдож байгаа гэдэг тэр маш чухлаа гэдэг. За дараагийнх нь маш сонирхолтой жишээ нь нэг төлөөллийг бид нар ингээл яриад байгаа шүү дээ. Яагаад гэвэл default man буюу эрэгтэй л илүү одоо байнгын баймж байдал гэдэг бид нар нөгөө нэг default гэдэг тгийж монголоор орчуулад байнгын ингээд жирийн үед байнг байж идэг тэр mode бол default гэдэг байна тийм. Тэгэхээр жишээ нь 2007 онд олон улсын хүүхдийн 25 мянгаад ном одоо телевизийн дөрүүд дээр дүн шинжилгээ хийхэд хүн биш одоо дүр одоо альва нэг амтны дүр байлаа гэхэд 13% нь л эмэгтэй байсан. Тэр тийм. Тэгэхээр та бид нар ингээд бодонгууд хүүхэдтэй хамт хүүхэлдээ кино үзэж явах та бүр амтан байсан ч гэсэн аль амтан нь ямар хүйсийг илэрхийлж байна гэдгийг бас анхааралтай харах нь шүү дээ. Дараагийнх нь хүн бүхий дүрийн 32% нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр нөгөө нэг бид нар ингээд ярьж исэн яг энэ дээр айгүй чухал хэлж байгаа нь kids content хүүхдийн энэ үздэг энэ альва медиа бүтээгдэхүүн нь хэр их тухайн хүүхдийн хүйсийн дүрийг хэр харуулж байна, ямар дүртэйгээр харуулж байна гэдгийг энэ бидний харж байгаа зүйл эргээд бидэнд нөлөөлдөг гэдгийг номон дээр бас аягүй чухалчилсан байгаа. Бид нар юу харж байна, түүнийгээ хийдэг, юу харж байна, түүнийгээ зөв гэж даахтай юм байна. Юуг зөв гэж харуулж байна те. Тэгэхээр бид нар бодоод үзэх хэрэгтэй нөгөө жишээ нь л зүгээр Пороро гэдэг хүүхэлдэйн киноч Монголд амар алдартай. Тэгвэл хідэн эрэгтэй дүр байна, хідэн эмэгтэй дүр байна. Эрэгтэй дүрүүд нь юу хийж байна, эмэгтэй дүрүүд нь юу хийж байна те. Энэ зүйлс маань өөрөө маш ач холбогдол бүхий зүйл юм ба гэж хэлээд байгаа те. За тэгээд дараа нь медиа контентын бас маш сонирхолтой. Эрэгтэй дүрүүд эмэгтэй дүрээс 2 дахин илүү цагаар дэлгэцээр гардаг гэж байна. Мөн эрэгтэй хэрвээ тэр кино эрэгтэй гол дүртэй бол эрэгтэй хүн 3 дахин илүү гарна. Мөн дэлгэцэнд ярих хугацаа нь эрэгтэй дүр бас кинонуудад 2 дахин их байт юм байна. За эрэгтэй дүртэй бол 3 дахин их гэж байна. Хэрвээ эрэгтэй эмэгтэй
хоёулаа тэнцүү чухал ач холбогдолтой кино call lead actors гэх тэгэнгүүт тийм болвол нөгөө хоёрт эмэгтэй нь дахиад эрэгтэйгээс нэг дахин ба хэрвээ эмэгтэй гол дүртэй кино байвал ижил хэмжээний цагтай байна гэдэг их тохиолдол. Тэгэхээр бид нэр киног үзэж байхад ч гэсэн хин хэр их ярьж байна, юу ярьж байна те. Тэгээ энэ дээр бас илж байгаа тэр кино дээр гарч байгаа тэр дөрүүдийн зөвхөн хэдэн минут дүрс нь харагдаад зогсохгүй юу хэр их ярьж байна вэ, хэр их текст хэлж байна вэ гэдэг хүртэл ач холбогдолтой гэж байгаа байхгүй. Дээр нь эрэгтэй гол дүртэй киног эмэгтэй эрэгтэй бүх хүн үздэг. Эмэгтэй гол дүртэй киног ихэвчлэн эмэгтэйчүүд үздэг. Тэгэхээр энэ болгоно нөгөө харахад бидний өмдөр тутам амьдралдаа кино гарч илээдэг, явж илээдэг, хүүхдүүд хүүхэлдэйн кино үзэж илээдэг. Гэтэл үнэ эрэг дээр энэ бүх бидний нүдэнд харагдж байгаа, дүрслэгдэж байгаа энэ эргээд дата болоод бий бүтээгдэж байгаа энэ кино хүртэл нэг контент болоод бүтээгдэж байгаа энэ зүйл эргээд яаж биднэрт эргээд одоо төсөөлөл бий болгож, итгэл үнэмшил бий болгодог талаар ярьж. За тэгээд хөшөөн дээр маш сонирхолтой жишээ нь тэгээ Их Британд бол маш сонирхолтой одоо түүхэнд нэрээ үлдээсэн Джон гэдэг нэртэй эрэгтэйчүүд гэж байгаа. Жишээ нь тэр нь бүх за хатан хааныг стооцвол, хааны гэр бүлийг стооцвол, хааны гэр бүлийн хөшөө бол эрэгтэй эмэгтэйгөө Их Британд байгаа тий. Гэтэл нөгөө Джон гэдэг эрэгтэйгийн илүү түүхэнд нэрээ үлдээсэн хүмүүсийн гэвэл зөвхөн Джон гэдэг эрэгтэйчүүдийн хөшөө бүх эмэгтэйчүүдийн хөшөөнөөс илүү олон тооны гэдэг. Тэгэхээр бид нар ч гэсэн Улаанбаатарт маань хэр их хөшөө байдаг вэ? Би ч гэсэн ингээд эргэ бодсон. Хэр их хөшөө байдаг вэ? Тэрний хэдэн эмэгтэй вэ? Хэдэн эрэгтэй вэ те? Магадгүй одоо юу гэдэг Чингис хаан өөлөн ээж ч юм уу тэднэрийн хөшөө бол илүү бидний хувьд одоо алс холын бюро өөрийн ингээд үлгэр дуурайл болохоос илүү хол. Гэтэл яг орчин үеийн хүмүүсийн энэ хөшөөнүүд хэр их байдаг вэ? Хэдэн эрэгтэй байдаг вэ? Хэдэн эмэгтэй байдаг вэ? Тэгээ энэ бол маш чухал байсан. За мөнгөн тэмдэгт дээр Монгол улсын мөнгөн тэмдэгт дээр эмэгтэй хүн байдаг үлээ байхгүй л тий. За тэгээд мэдэн дээр бас хамгийн чухал. Мэдэн дээр бол 2015 он гэхэд олон улсын медиад эмэгтэйчүүдийн эзлэх хувь дөнгөж 24%-ийг эзэлж байна гэж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд мэдэн дээр бас одоо тэр мэдээний гол эксперт болж дуу хоолойгоо илэрхийлэх, тэр мэдээнд их сурвалжийн хэмжээнд мэдээлэл өгөхдөр бол эмэгтэйчүүд маш байгаа юм байна. За сурах бичиг дээр тий сурах бичиг дээр жишээнүүд дээр эмэгтэй хүн байдгүй, эрэгтэй хүн байдгүй, ямар жишээн дээр эмэгтэй хүн байх вэ, ямар жишээн дээр эрэгтэй хүн байх вэ тий. Төрөний мэдэн дээр хэлсэн байсан бидний маш анзаарах зүйл байна. Энд дээр ч гэсэн ном дээр гарч байгаа. Ерөөсөө хэр их үүрэг ролтой гарч ийн, ямар дүрээр гарч ийн тий эмэгтэйчүүд бодлого боловсруулахаар гарч ийн үү, эсвэл эмэгтэйчүүд өөр дүрүүдээр гарч ийн үү тий. Тэгэхээр энэ болгон чин эргээд бидний ямар дата хүлээж авч байна, ямар мэдээлэл хүлээж авч байна, ямар контент хүлээж авч байна, эргээд би яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг маань хамгийн чухал юм а гэдгийг энэ дээр л ингээд бүх тоо баримт нь гаргаад ирчих. За тэгээ сурах хүчиг дээр дөрөвний хэлсэн Америкийн нэгдсэн улс, Герман, Австрали, Испани сүүлийн 30 жилийн хэлний сурах хүчиг зөвхөн жишээ өгүүлбэрүүдийн 3/2-ыг эрэгтэй дүр эзэлж байна. Дунджаар ингээд 60% нь эрэгтэй дүрүүд байх нь шүү дээ. Жишээ өгүүлбэрүүдийнх нь гол баатар. За тэгээд дахиад улс төрийн шинжилгээ ухааны сурах бичгүүдийг 5-аас 10% эмэгтэй хүний бүтээл их сурвалжуудад дурддагдсан байна гэдэг. Тэгэхээр харьцангуй одоо эмэгтэйд ол маш олон судлаач байдаг ч гэсэн энэ нь бас л тэгш бос байх нэ. За тэгээд ерөөсөө энэ бүгд жишээнүүдээс л харахад энэ бүгд эргээд эрэгтэйчүүдийн тийм хандлага бий болгодог гэж ярьж байгаа юм л да. Илүү түгээдэг гэх юм уу? Эрэгтэйчүүдийн зүйл бол илүү universal буюу түгээмэл. Эрэгтэйчүүдийн одоо кинон дээр ч, мэдэн дээр ч, номон дээр ч ингээл бүх зүйл тэдний хэлсэн үг, хөшөө ингээл кино, музей бүх газар байгаад ингэж эрэгтэйчүүдийн соёл, эрэгтэйчүүдийн үнэт зүйл, эрэгтэйчүүдийн характер тэр зүйл бол universal буюу түгээмэл. Харин бид нар эмэгтэйчүүдийн юмыг яриад тэгэхээр явцуу гэж ойлголтыг илүү түгээд юм байна. Одоо жишээ нь бид нар ингээл бодонгоч түүхэн явцад олон зохиолч, шиний зандаачнагч эмэгтэй тэр одоо ингээл би эмэгтэй улс төрч гэж эмэгтэй улс төрч байх нь эргээд тэр нэг жижигхэн бүлгийг төлөөлж байгаа юм шиг явцуу гэх юм уу да одоо тайлбарлавал ингээр тэгээ эсвэл одоо юу гэдэг яагаад би эрэгтэй сонгогчдыг төлөөлнө гэж эрэгтэй улс төрч ярьдаггүй гэхээр энэ дээр тэгж тэр зүйл бол сонгогчийг төлөөлнө гэж хэлж байгаа маань өөрөө цаана
би эрэгтэй сонгогчийг төлөөлж гинэ л гэсэн үг гэдэг. Тэгэхээр би эмэгтэй улс төрчийн хувьд би эмэгтэй сонгогчийг төлөөлмөр байна гэж хэлэх нь уул нь одоо би зүү ёсны тэдрийг төлөөлөх гэдэг байгаа байхгүй. Тэгж хэлэх нь өөрөө би их явцсан. Энэ эмэгтэй улс төрч ингээд эмэгтэйчүүдийнхаа юмыг ярьдаг юм ч гэдэг юм те. Яагаад бид нар эмэгтэйчүүдийнхаа юмыг яриад ангивал энэ бүх кино, уран зохиол, судалгаа, шинжилгээ эсвэл маш олон зүйл эрэгтэйчүүдийн дуу хоолойд авмгаалсан үед би өөрийнхөө дуу хоолойг тэнд дурддаг болохоор гаргаж ирэх тэр нөхцөлд миний шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгаа учраас би тэр үед би эмэгтэйчүүдийн дуу хоолой болёо гэж хэлэх үед энэ их явцсан юм ярьж байна. Энэ их одоо нэг өнцгөөс яриад байна гэж харагддаг гэж. Тэгэхээр илүү бид нар юу түгээмэл юу явцсан гэдгийг энэ одоо олон мянган жилийн соёлд маань суучсан байна гэдгийг яаж. Тэгээ бид нар ингээ эргээ харуул энэ дээр бас маш сонирхолтой хэсэг нь бол түүхэн явцад маш олон авьяаслаг эмэгтэйчүүд хөгжмийн зохиолч, шинийг санаачлагч, эрдэмтэд тэр бүтээлийн явуулахын тулд эрэгтэй хүний нэрээр, нөхрийнхөө нэрээр, аавынхаа нэрээр, ахыхаа нэрээр, эрэгтэй дүүгийнхаа нэрээр одоо хэвлүүлж исэн, олонд хүргэж исэн тийм тохиолдлуудыг байгаа даа. Тэгээ бид нар одоо саяхан л түрүүн онд гарсан кино Wife гэх кино байсан те. Тэрэн дээр ч гэсэн одоо эмэгтэй гайхамшигтай загтал бичдэг те. Одоо илүү зохиолч маягийн эмэгтэймүүд бүтээлээ өөрийнхөө нэрээр гаргаж чадахгүй ч юм уу те. Зохиолч ингээд тэр маш олон зүйл гардаг. Тэгэхээр бидний энийг бас те яагаад энэ бүхэн чи ингээд эргээд бид нар амар ярилцах хэрэгтэй гэвэл учир нь юу чухал вэ гэдэг илүү эрэгтэйчүүдийн үнэлэмж ярих юм уу те. Гэхдээ энэ нь одоо тодорхой эрэгтэйчүүд ингээд би албаар тгийхээс энэ соёл маань тэгж явцсан байгааг л энэ дээр бол илүү бүр судалгаа гаргаад ирсэн ба. Тэгээ бид нар ингээл маш юм ярьдаг. Түүх бол өөрөө объектив зүйл буюу одоо хин нэгэнд ховчлон ингэж илүү хандаагүй субъектив биш одоо илүү объектив зүйл гэж харж яадаг. Гэтэл үнэн эрэг дээр түүх объектив зүйл байсан ч гэсэн хэрвээ хүн төрөлхтний тэн хагасын түүхийг орхигдуулсан бол энэ бүхнийг бид нар яг объектив зүйл одоо юу гэдэг бүрэн утгаараа энийг л дагах хэрэгтэй гэсэн зүйл бол биш юм аа гэд. Харин бид нар нөгөө хүн төрөлхтний орхигдуулсан одоо хийсэн тэр эмэгтэйчүүдийн 50%-ийнхаа ололт, амжилт, үнэт зүйл тэдний одоо мэдж байгаа хэрэгцээ, одоо мэдэрч байгаа тэр ялгаатай байдлыг энэ датанд оруулахгүй бол бид нар цаашаа яг нөгөө түрүү хиймэл оюун ухаанаар шийдэгдээд явхаар илүү хэцүү байдалд орох юм байна. За тэгээд тэгээ хэлсэн байгаа түрүү хэлсэн ерөнхийдөө эрэгтэйчүүд ашиг сонирхлоо илэрхийлэх бол одоо байх ёстой зүйл, дүрмээрээ явж байгаа зүйл, одоо сонгогчид ингэмээр байна, тэгмээр байна гэдэг дотор эрэгтэйчүүд багтцсан байт юм байна. Гэтэл нөгөө нэг бид нар эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийллийн асуудал ярихаар энэ одоо тусдаа нэг эмэгтэйчүүдийн асуудал ярьлаа ч гэдэг тийм. За тэгээд маш сонирхолтой номоо би бол нөгөө нэг цаашаа бас тавчхан ярина. Тэгээд хамгийн нэгдүгээр хэсэгт бол цас цэвэрлэх үйл ажиллагаа гендерийн мэдрэмжгүй байж болох юм уу гэж орчуулах юм да. Одоо эсвэл гендерийн явд ялгуурлаж болох уу гэх. Тэгээд ерөнхийдөө энэ цаашаа бол илүү сонирхолтой кейсүүдээр бичсэн байгаа. Тэгээд энэ Шведийн нэр нь юу лээ? Нэг хотод Карлскога гэдэг хот те. Шведийн Карлскога хотод 2011 онд ерөнхийдөө одоо өнөөдрийн Монголд болсон шиг иргэдийн төлөөлөгчдийн хурал маягийн юм болж байгаа. Тэгээд яг гендерийн талаар ярилцж байгаа. Тэгэнгүүт нэг төлөөлөгч нь хэлжилтэй. За арай энэ цас цэвэрлэгч одоо хотынхоо цас орохоор цас цэвэрлэгч чинь гендерийн мэдрэмж хамаагүй илгүүдээ гэсэн чинь харамсалтай. Тэр маань нэг гендерийн мэдрэмжтэй хамаатай болсон. Яа тэгвэл хүмүүс маш олон тохиолдолд боддог. Гендер гэдэг чинь бүх юмд хамаатай биш. Үгүй бүх юмд хамаатай. Ерөөсөө эрэгтэй, эмэгтэй одоо өөр хэн бэдийн тэр хүйсийн хүмүүс амьдарч буй тэр орчинд хүйсээс шалтгаалan нийгмээс өгч байгаа тэр дөрүүдтэйгээ холбогдуулаад ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхагч байгаа, илүүд үзэгч байгаа, өөрөөр хандагч байгаа тэр бүх тохиолдол байна. Тэгээ тэрэн дээр яасан гэхээр тэр хотод ерөнхийдөө цас орсон үед хамгийн түрүүнд цас цэвэрлдэг машинууд маань илүү том замуудыг, гол замуудаа эхлээд цэвэрлдэг байж дараа нь тэгээд одоо явган хүний зам, нийтийн тээврийн хэрэгслийн зам, эсвэл дугуйн замуудыг цэвэрлдэг байсан байна. Тэгээ энийг ерөөсөө ингээд л хийгээд ирсэн. Тэгээд ерөнхийдөө төдийлөн ач холбогдол өгч байгаагүй. Тэгээд яг тэр тухайн хурлынхаа дараа дүн шинжилгээ хийж үзсэн чинь хамгийн сонирхолтой нь ерөнхийдөө гендерийн мэдрэмжгүй шийдвэр байсан. Яасан гэсэн чи
маш олон судалгаануудыг гаргаж ирж байгаа юм л да. Би тэгээ Монголд маш үнэхээр энэ судалгаануудыг хийгдээсэй гэж сонирхож байгаа. Жишээ нь тэр судалгаагаар эмэгтэйчүүдийн нийтийн тээвэр эмэгтэйчүүд бол нийтийн тээврийн хэрэглэгчдийн дийлэнх хоолойх хэрэглэгч байд юм байна. Жишээ нь Францад болон Америкийн Филадельфия, Чикаго энтерт хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд 60-аас дээш хувь нийтийн тээврийн хэрэглэгчид байгаа. Нийтийн тээвэр. Тэгэхээр хэрвээ тухайн өрх машинтай байгаад нэг машинтай байвал илүү тэр машиныг эрэгтэйчүүд нь илүү хэрэглэх нь одоо сонголт байгаад хэрэглэх тэр мөчөд эрэгтэйчүүд нь хэрэглэх нөхцөл байдал илүү байд юм байна. Тэгэнгუთ чинь эмэгтэйчүүд илүү нэгдүгээр тех нийтийн тээврийн хэрэглэх магадлал өндөр байдаг байна. Хоёрдугаарт эмэгтэйчүүд эрэгтэйчүүд хоёрын өдөр бүрийн амьдралын хэрэгцээ нөхцөл шаардлагаас шалтгаалаад өөр маршрутаар явдаг байна. Судалгаагаар эрэгтэйчүүд нь өглөө гараад шууд ихэнхдээ ажил руугаа яваад ажил дээр байжгаад ажилласаа ирэх тохиолдол. Эмэгтэйчүүдийг болохоор одоо юу гэдэг хүүхдээ хүргэж өгнө, хүүхдээ аавна, орой эрэхтэй хүнсний дэлгүүр орно ч гэдэг юм уу те. Ийм олон одоо хөгшин хүнийг эмнэлэгт хэвтсэн бол очиж хоол хүргэж өгнө те. Гэх мэтчлэн маш олон энэ дээр болохоор trip chaining буюу одоо юу гэх юм би монголоор гинжин маршрут гэх юм уу? Жижигэн нааш цааш ингэж яваад. Дээр нь нэмэгтэйчүүд нөгөө нэг явган хүний зам эсвэл нөгөө дугуйн зам эднийг хэрэглэх маш их байдаг. Дээр нь нөгөө одоо тэрэг түрээд явах те. Тэгээ энэ дээр хэлж байгаа бид нар харьцуулаад үзвэл машинтайгаа ингээд нэг 3 см засаар явах эсвэл хүүхдийнхаа тэргийг түрээд 3 см засаар явах те. Бид нар тэгээ саяжингаа л бас ярьсан Монголд хүүхдээ тэрэгтэйгээ түрээд явдаг. Бүгдээрээ л тэрийг бол мэдэрсэн байгаа. Энэ нь хэр ээлтэй вэ? Энэ Улаанбаатар хотын явган хүнд ээлгүй байгаа нь эрэгтэйчүүдэд илүү хүн дээр тусч гэнэ үү? Эмэгтэйчүүдэд илүү хүн дээр тусч гэнэ үү гэдэг судалгаа маань өөрөө яг энэ нөгөө гендерийн мэдрэмжтэй судалгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бодоод үзээрэй. Хүүхдээ аваад өдөржин тэрэгтэйгээ салхилуулад явдаг нь хэм бэ те? Хэрвээ бид нар тэр судалгаа маань гендерийн мэдрэмжтэй байгаад хот төлөвлөлтөнд маань шингэж чадвал энэ өнөөдрийн хот төлөвлөлт чи эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, хөгшдөд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст илүү хүн дээр тусч байгааг харах байгаа байхгүй. Тэгэхээр тийм судалгаа хэрэгтэй байна гэдэг байгаа. Тэрээс зүгээр ингээд одоо хот ийм байна, тайм байна гэхээсээ гадна дахиад энэ өнөөдрийн хотын байдал, энэ хүн дээлгүй байгаа байдал хинд илүүтэйгээр хүн тусч байна гэвэл бид нэр эргээд харуул Улаанбаатарын хот төлөвлөлт гендерийн мэдрэмжгүй хот төлөвлөлт байгаа байхгүй. Яагаад гэвэл эмэгтэйчүүд маш ихээр одоо жижиг маршрут хийдэг, дэлгүүр орно, хүүхдээ цэцэрлэгээс авна, хүүхдээ хүргэж өгнө, хүүхдээ салхилуулна. Одоо яадгийн тэг гих мэтчлэн. За дараа нь дээр нь энэ дээр маш чухал юм нь ерөөсөө л эмэгтэйчүүд одоо тэр бүх юмыг ингээл тэр нөгөө нэг явган хүний зам одоо дугуйн зам, тэрэгэн дээлтэй зам энэ бүхнийг хэрэглэснээр эмэгтэйчүүдийн маш олон асуудлаас урагшилж шийдэгч байгааг анзаарсан ба. Жишээ нь одоо юу гэдэг unpaid work гэдэг үнэлгээгүй хөдөлмөрийг дэлхийд дахины судалгаагаар бол дунджаар үнэлгээгүй хөдөлмөрийн 75%-ийг эмэгтэйчүүд хийж идэг. Нөгөө одоо за хүүхэд төрүүлэх бол бидний одоо биологоос ялтчгүй биднэрт өгөгдсөн боломж байна. Дараа нь нөгөө хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх, цэцэрлэгт хүргэх, авах одоо дахиад дээр нь одоо хүн өвдөх, асрах, хоол хүргэж өгөх те энэ бүгд гэрээ цэвэрлэх, хүнс авах энэ бүгд unpaid work буюу үнэлгээгүй яг ингээд өдөр бүр ингээд хийгдсэн үнэлэгдэггүй энэ ажлууд маань эргээд бидний бас л нөгөө нэг өдөр тутмын маршруттай холбоотой. Энэ маршрут маань өөрөө ээлгүй байвал бидний нөгөө өдөр тутам хийж байгаа үнэлгээгүй хөдөлмөр нэгдүгээрт үнэлгээгүй, хоёрдугаарт дахиад давхар ачаалал болж орж ирдэг. За дахиад дээр нь энэ хот төлөвлөлт гэдэг чинь ерөөсөө хүн бүрт ээлтэй байх тий. Тэгээ энэ Шведийн энэ нөгөө нэг саяны кейс болсон хот маань засаа тэгээд эхлээд явган хүнийхээ энэ судалгаануудын дараа явган хүнийхээ замыг дугуйн замаа эхлээд засгийн цэвэрлээд тэгээд дараа нь машиныхаа том төв замуудын засыг цэвэрлсэний дараа бол ямар өөрчлөлт гарсан гэхээр өөрсдийнх нь төсөөлөөгүй хэмнэлт гарч ирсэн. Тэр хэмнэлт нь болохоор одоо эрүүл мэндийн даатгалын салбарт хэмнэлт гарч ирсэн. Яагаад гэвэл өмнө нь бол маш олон хүмүүс явгаа явж аваад гэмтдэг байсан, унж халтардаг байсан тий. Тэр зүйлс бол ерөөсөө л хүмүүсийн илүү явган хүний замын цасыг эхэлж цэвэрлснээр тэр тоо бол багассан гэж байна. Тэгээд эргээд эрүүл мэндийн салбарт нь хэмнэлт гарсан гэж байна. Тэгэхээр бид нар чи ерөөсөө
энэ бүх хот төлөвлөлт гэдэг юм чинь хүний ирэхэд мэдрэмжтэй, гендрийн мэдрэмжтэй хаач холбогдлыг харж байгаа юм тийм. За дараа нь дээр нь жишээ нь Бразил ч гэсэн бас ингээд нийтийн юм том тэр болохоор илүү бас эмзэг бүлгүүдийг эмзэг бүлгүүдийг дэмжих зорилгоор нийтийн том хорооллууд бий болгосон. Тэр хороолл нь зохион байгуулалт нь гендрийн мэдрэмжгүй байсан нь эргээд эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд тухайн гэр бүл хамт олонд яаж сөргөөр нөлөөлж байгаа бас. Тэгээ бидний ч гэсэн одоо ингээд барьж байгаа Улаанбаатарт барьж байгаа байшин хаана нь цэцэрлэг байна, хаана нь талбай байна, хаана нь одоо мэдрэмжтэй хүүхд ингээд гэр бүлээрээ хамт байх эмэгтэйчүүд одоо хүүхдээ саатуулангаа одоо хоорондоо харилцах, ярилцах эсвэл хүүхдээ одоо цэцэрлэгт өгөх, ойрхон цэцэрлэг тэгээд ажилдаа явах энэ бүх хэр төлөвлөгдсөн бэ гэдэг маш чухал гэдэг. Энийг бол бидний гендер мэдрэмжтэй судалгаа байж ич тэр дата нь эмэгтэйчүүдийнхаа хэрэгцээ хүсэл сонирхлыг оруулж иж энэ судалгаа байж ич тэр судалгааг бодлого шийдвэрт ашигласнаар гарна гэдэг. За тэгээд энэ бол цаашаа маш олон зүйл хийсэн байгаа. За chapter 2 буюу би дэд бүлэг 2 руу орё гэж бодож байна. Яг бол цаг бага байгаа учраас. За энэ дээр болохоор нөгөө нэг ариун цэврийн өрөөний тухай ярьдаг. За gender neutral ариун цэврийн өрөө гэдэг одоо энд болохоор сонирхолтой кейс нь эрэгтэй эмэгтэй хинч орж болох гендерийн хувьд одоо саармаг гэх юм уу? Тийм өрөөнүүдийн тухай ярьж байгаа. Гэхдээ энэ дээр ерөнхийд нь ингээд эхлэнгуудаа тэр нь болохоор ерөөсөө бид нар хаа сайгүй мэдэрдэг шүү дээ. Монголд ч гэсэн үзүр үйлчилгээ үзэл эсвэл клуб парти болоод тэгэнгүүт чинь яг 0-д очингууд эрэгтэйчүүдийн 0 нь хайрцангуй арай цөөхөн хүнтэй. Эмэгтэйчүүдийн 0 бол ерөөсөө ингээл бүр маш их очиртэй, маш их бөөн ингээл төгжрэлтэй та нар бүгдээрээ ойлгож байна. Тэгэнгүүт яагаад вэ гэх те. Тэгэхээр бид нар яг ингээд дахиад судалгаа руу эргэж харуул. Энэ маш олон сонирхолтой судалгаа яасан ба. Ерөөсөө судалгаагаар бид нар ингээ автоматар эрэгтэй эмэгтэй хоёр 0-ийн зай талбай ижлэх хэмжээ тэр нь ижил байх хэрэгтэй гэж боддог. Гэтэл судалгаагаар бол үгүй. Яг тэгвэл эмэгтэйчүүд 0 хэрэглэхдээ эрэгтэйчүүдээс 2.3 дахин илүү цаг зарцуулдаг гэж. Тэгээ энэ нь бол одоо ингээл дэмий цаг үрээд тахаас илүү яг боддоор жишээ нь бол эмэгтэйчүүд хүүхэд төгшөдгээ бусдыг давхар асрах байдлаар 0 хэрэглэдэг. Одоо хин нэг дагуулж ороо дэмждэг ч юм уу те хүүхдтэйгээ ордог ч юм уу жиг өсөлдөг ч юм уу. Хоёрдугаар нөхөн үржихийн насны эмэгтэйчүүдийн 20-25% нь тухайн ингээ олонхоор авч үзвэл сарын тэмдэг нэрсэн байх магадaltaй. Тухайн клуб, шопинг одоо дэлгүүрч байдаг юм уу? Эсвэл одоо юу гэдгийг тоглолт, концертын дээр танхимд байгаа хүмүүсийн 20-25% нь үржихийн насны эмэгтэйчүүдийн сарын тэмдэг нэрсэн байх боломжтой. Тэгэхээр чи нөгөө хүн чинь одоо ариун цэврийн хэрэглээс солино, тампоноос солино гэдэг 0-ыг бол илүү удаан хэрэглэх хэрэгцээ байгаа даа шүү дээ. За дараа нь дээр нь мөн эмэгтэйчүүд одоо жирэмсэн үед давсагны агшилт одоо давсаг нь маш бага хэмжээнд байгаа учраас одоо байн 0 орох хэрэгцээ тий. Тэгээд биологийнхоо хувьд ч гэсэн эмэгтэйчүүд маань биологийнхоо онцлогоос шалтгаалаад шээсний замын өрөвсөлд одоо даарах хөрөх одоо тэр тохиолдлоодоос болоод өртөх магадлал нь арай өндөр 8 дахин өндөр байдаг гэж. Тийм учраас бас одоо их 0 ойрхон орох гэдэг. Өөр маш олон шалтгаанаар одоо эмэгтэйчүүд бол ерөөсөө 0 орох тэр хэрэгцээ нь хэрвээ бид нар дата юм уу зөв мэдээлэл зөв судалгаан дээр суурилвал эмэгтэйчүүдийн 0 бол эрэгтэйчүүдийн 0-ийн хэмжээнээс арай их болон илүү олон суултууртай байх нь зөв байгаа даа. Гэтэл одоо бид нар энийг ингээд судалгаа шинжилгээгүйгээр ярил одоо эмэгтэйчүүд одоо юу гэдэг илүү их юм хүссэн ойлголт болчих гээд. Гэтэл бид нар судалгаан дээр эргээд харуул биологийн юм олон ялгаа байна гэдгийг харах те. За дараа нь дээр нь энэ зөвхөн 0 дээр одоо орох хугацаанаасаа гадна энэ маань өөрөө ерөөсөө цаашлаад дэлхий дээр 3 эмэгтэй тутмын нэг нь бие засах газаргүй байт юм байна. Бие засах газрын хүрэлцээ бага байт юм байна тий. Бие засах газрын хүрэлцээ байхгүйгээс болоод өөрөө эмэгтэйчүүд маш олон тохиолдолд эрүүл мэндийн бас маш олон асуудалтай учирч байдаг. Одоо энтгэгч байт юм өөр Африкийн орнууд байна, зүүн өмнөд Азийн орнууд байна тий. Шээсээ удаан твчээл өглөө хүртэл оройг хүртэл хүлээдэг ч юм уу эсвэл одоо бие засахын тулд арай хүн дээр бие засахын тулд одоо үүр цүрийг хүлээдэг эсвэл үдэш оройг хүлээдэг те энэнийхээ хувьд эрүүл мэндэд нөлөөлдөг. Хоёрдугаар дээрээс хүчирхийллийн хохирогч болох одоо өндөр эрсдэлтэй гэдэг. Тэгэхээр энэ ариун цэврийн өрөө, нойлын өрөөч гэдэг юм уу, жортонч гэдэг юм уу энэний хүртээмжтэй байдал маш чухал. Одоо би бүр заавал Африкийг яриад авахгүй манай орон нутагт ч гэсэн
жишээ нь одоо ингээд сургуулиудын дотор байрны нойлын асуудал ямар байгаа вэ? Тэрэнд октод тухтай орж чадж байна. Хүүгүүд бас яаж орж байна? Тэг хүүхдүүд ер нь энд яаж орж байна? Энэ дээр яагаад би тодорхой хэмээлж чадахгүй гэвэл Монголд бас яг эрэгтэй эмэгтэйг нь хуваасан судалгаа нь хэр бодиттой хэрэг хүртээмжтэй байна. Тэгэхээр энэ номны хэлээд байгаа нь бид нар тийм судалгаанууд дутмаг байна гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? За тэгээд маш сонирхолтой тоо гэхэд ерөөсөө л дэлхийд дахинд жилд дунджаар ингээд нойлын хүртээмж байхгүй эмэгтэйчүүд бүтнээр нь ингээ авч тооцвол 97 тэрбум цагийг аюулгүй бие засах газар хайж өнгөрүүлдэг гэж байгаа байхгүй жилд 97 тэрбум цагийг ингээ дэлхийд аяар эмэгтэйчүүд аюулгүй бие засах газар хайж өнгөрүүлдэг байна шүү. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал юм аа гэх тээ. За тэгээ энэ итгэлийн судалгаагаар та бүхэн мэдж байгаа энтгэгт нөхцөл байдал бүр илүү хэцүү байгаа. Тэрэн дээр ингээд маш гадаа бие засах юм уу бие засах газар болох маш хэцүү талаар бичсэн байгаамаа. За тэгээд дараа нь нөгөө нэг яг энэ дээр бас хамгийн чухал бол өдөр тутмын гудамжны халдлага дарамтууд гэх тээ. Эмэгтэйчүүд өдөр тутам гудамжны халдлага дарамтад өртдөг. Тэгээ энэ дээр бол жишээ нь Австралид тэгэхээр эмэгтэйчүүдийн 87% нь гудамжны халдлага дарамтад өртсөн амьдралдаа нэг болон түүнээстэй шуудаа гэж байгаа. Энэ тэгэн гол бид нар ч гэсэн Монголд одоо ингээд эмэгтэйчүүдтэй маш олон эмэгтэйчүүдтэй уулзч яадаг. Тэгээд гудамжны халдлага дарамт хормой хот сөхөх, ус цацах, орил шашгарах, одоо базаад авахын дэндээс нь цохоод авах, түлхээд нэгээ ингэх ийм халдлагад өртөж байгаагүй эмэгтэй байна уу гэхэд маш олон уулзалтан дээр нэг ч байгаагүй. Бид нар бүгдээрээ л өртөж үзсэн байдаг. Тэгээ энэ маань юу хэлээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд дахиад гудамжны халдлага юм уу? Гудамж бол эмэгтэйчүүдэд бас ээлтэй биш байна тий. Энэ дээр бас нэг сухал юм хэлсэн байгаа. Эрэгтэйчүүдэд ч гэсэн хүчирхийлэл өртдөг. Гэхдээ эмэгтэйчүүдийнх илүү ойр ойрхон, илүү одоо түгээмэл дээр нь илүү хүмүүс хүлээн зөвшөөрч гисэн байдаг. Ийм юм байж л байдаг штэ ч гэдэг юм. Энэ чинь одоо сүртэй юм биш ч гэдэг юм те. Тиймдээ ч одоо Английн Вашингтон DC-гийн Вашингтоны эмэгтэйчүүдээс яхад эмэгтэйчүүдийн хариулсан 77% нь гудамжны халдлагад өртсөн ч мэдээлээгүй. Тэгэхээр энэ маань өөрөө болж л байдаг, байж л байдаг гэмтэрэг биш учраас ингээл тохиолдож л байдаг юм зүйл гэж харж яадаг байх нэ. За тэгээ нийтийн тээврийг сайжруулах чухал маршрутыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд тохируулан маршрутыг бий болгох хамгийн чухал гэдэг. Эмэгтэйчүүд яаж явж гин, эрэгтэйчүүд яаж явж гин. Тэгээ маш олон тохиолдолд хүмүүсийн одоо юу гэдэг excuse одоо хүмүүсийн шалтгаан гэх юм уу бодлого боловсруулагч тийм. Эрэгтэйчүүдийн одоо эрэгтэйчүүдийн маршрутыг амархан штэ эмэгтэйчүүдийг судлахад хэцүү өдөрт нааш цаашаа хэд дахин явдаг гэдэг. Гэтэл тэрийг хэцүү байна гэдээ орхиж болохгүй. Ягаад гэвэл эмэгтэйчүүдийн тэр амьдралдаа хийж байгаа үүргүүд нь яалтчгүй өнөдр өөр байгаа учраас тэр үүрэг оролцоо тэр хэрэгцээг нь мэдэрчиж энэ төлөвлөлтөө их чухал гэдэг. За автобусны буудал гэрэлтэй бөгөөд нэвт харагдах гэх тээ. Ерөөсөө маш олон жижиг төлөвлөлтүүд аюулгүй байдал болон гендерийн мэдрэмжтэй шийдвэр бодлогын одоо үр дүн байх хэрэгтэй байна. Тэгээд хамгийн би яг энэ дээр ямар хотыг нь марчиж автобусны буудлаа юм шилэн харагддаг болгосноор эмэгтэйчүүд тэгээд гэрэлтэй болгосноор эмэгтэйчүүд тэнд ингээд орой үдшин автобус хүлээгээд зогсож явах айцс нь багасаад аюулгүй байдал нь одоо илүү нэмэгдсэн байж байгаа жишээ нь тий. Тэгэхээр манай дээр яг за тоглоомын талбай гэдэг би ингээд бүгднгийн дурдаад яг энэ мэтчлэн тоглоомын талбай хүртэл эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг хамтдаа тэгээ бие биенийхээ орон зайг булаацалдахгүйгээр тоглоход төлөвлөлт нь чухал юм байна. Гэтэл яг одоо Монголын төвшөнд бид нар зүгээр тоглоомын талбайтай байлгаад өгөөч гэсэн дээр явж байгаа шүү дээ. Юу нөгөө тоглоомын талбай байгаа тий. За тэгээд ажлын байрны талаар ярьж байгаа. Тэгээд ажлын байрны талаар ярина. Тэгэн гот энд ерөөсөө л эмэгтэйчүүд өнөөдрийг хүртэл би өмнөх номтой бас илүү хуваатай гэх юм уу да. Өнөөдрийг хүртэл ажлын байрч гэдэг юм уу бизнес манлайлал энэ орчин бол илүү эрэгтэйчүүдэд ээлтэй эрэгтэйчүүдийн одоо соёлыг эрэгтэйчүүдэд илүү байдаг тэр зан чанар соёлыг илүү үнэлсэн байдаг юм а. Тийм учраас эмэгтэйчүүд одоо нэг шудраг өрсөлдөхөд бас боломж бага байдаг байна. Тэгээд хамгийн маш олон сонирхолтой кейсүүдээс жишээ нь бид нарын бас энэ дээр хамгийн сонирхолтой нь гэхэд Нью-Йорк филармон, Нью-Йоркийн одоо хөгжмийн филармоны ерөөсөө 20 дугаар зууны туршид ерөөсөө дандаа эрэгтэй хөгжимчид байсан. Тэгээд түүнийг өөрчлөх гээд 70-аад оны сүүлчээр нэг шүүхийн одоо заргын дараа 70-аад оны сүүлчээр бол blind audition гэдэг одоо voice нэвтрүүлэх шиг тий
хөгжимчдөө тэгж сонгон шалгаруулж авсан. Тэгэхэд бол 80-аад он гэхэд 50% нь эмэгтэй хөгжимчдтэй болсон байна. Тэгэхээр ажлын байран дээрх одоо ч гэсэн энэ дээр гарч байгаа MIT гэдэг одоо том сургууль байгаа шүү дээ. Тэгээ LSE Лондоны энэ сургуулиудын судалгаагаар өнгөрсөн 30 жилийн хамгийн томоохон компаниудын хүмүүсийн ажилд авч исэн тэр одоо зүйл дээр дүгнэлт хийнгүүт ерөөсөө л эмэгтэйчүүдэд ээлгүй илүү эрэгтэйчүүдэд боломж олгосон тийм өрсөлдөөний тэгшимэн үзэгдэж байгаа юм. Тийм өрсөлдөөний одоо бодит байдал байсныг гаргаж ирж байгаа. Тэгээд дээр нь сүүлийн үеийн хиймэл оюун ухаан гэдгээр одоо ажилд авж байгаа энэ процесс мань эргээд өмнөх датануудыг хийж хиймэл оюун ухааныг бол та бүхэн мэдээ яаж ажилтдаг вэ гэхээр өмнөх маш олон датануудыг нэмжиж тэр датан дээр суйрлан хиймэл оюун ухаан ерөн шийдвэрийг гаргадаг байгаа. Хамгийн боломжит хамгийн тэр өгөгдсөн мэдээллийн дагуу их өгөгдлийн дагуу те big data гэдэг. Гэтэл хэрвээ энэ өмнөх их өгөгдөл буюу өгж байгаа дата нь өөрөө хэрвээ хүн амынхаа 50% буюу эмэгтэйчүүдийн дуу хоолой, хэрэгцээ, мэдрэмж тэдний одоо ажил авах дээр юу гэдэг онцлог чадвар тэр онцлогуудыг мэдрэхгүйгээр зөвхөн илүү эрэгтэй хүний ажлын орчин тохируулсан тийм хэлбэрээр шүүгдэх, шүүж ирсэн тийм өмнөх датанууд орвол эн чинь үргэлжилнэ гэдгийг энэ дээр хэлээд байна. За тэгээд энэ дээр бас сонирхолтой жишээнүүдийг маш их гаргаж ирсэн. Тэгээд за энэ манай лайв дээр би бас юу нэг юу ачаад бүгднийг бас уншина. Тэгээд энэ дээр бол жишээ нь сонирхолтой юмнуудыг оруулж ирж байгаа. Тэгээд жишээ нь 1900 яг өөрчлөлтүүд гарч ирж байгаа гэж 1920 онд 1960 онд хүүхдүүдийг эрдэмтэн зур гэд бага насны хүүхдүүдийг хэлэхэд 1% нь 1960 онд 1% нь эмэгтэй эрдэмтэн зурсан гэж байгаа. Харин өнөөдөр бол хүүхдүүдийн 28% нь эмэгтэй эрдэмтэн, үлдсэн нь эрэгтэй эрдэмтэн зурж байгаа. Тэгэхээр нөгөө түрүүний яриад байсан ерөөсөө бид нар юуг харж байна, юуг багасаа сурж байна, юуг зөв үнэн гэж бодож байна, юу бидний нүдэнд тасч байна. Тэр маань эргээд ажилд орохтой, ажил хийхтэй, ажил руу аплайдахтай холбоотой гэдгийг хэлээд байгаа. За тэгээд саяхан нөгөө нэг өөрчлөлтүүдээр ярьж байгаа. Европод нэгэн компани ажилд авах зар дээр илүү тийм одоо бидний ойлгож байгаагаар эрэгтэйчүүдэд илүү хөгжсөн одоо тийм шийдэмгий, тийм дүр төрхтэй эрэгтэй хүний постэр зурагтай ажилд авах зар дээр бол эмэгтэйчүүд хэдэн 50% эмэгтэйчүүд ажлынхаа өргөдлийг явуулсан гэж. Гэтэл нөгөө нэг илүү эмэгтэй хүний зурагтай тэр ажлын зараа тэгээ эмэгтэй хүн одоо тэр нэг текст цаас барьсан тэр лугаа их урам зоригтойгоор харж байгаа тийм эмэгтэй зурагтай ажлын зар тавихад бол эмэгтэйчүүд 40% өргөдлөө явуулах нь эмэгтэй хүмүүс өргөдлөө явуулсан байна. Тэгэхээр энээс ахуулаад ерөөсөө ажлын тэр одоо авж байгаа хэлбэр дээр нь зар сурчилгаанд ажлын зарн дээрх байгаа үг тийм хүнийг ирж хайж байна гэсэн тэр текст нь хүртэл хэдэн хувь эмэгтэй хэдэн хувь эрэгтэй хүн өргөдлөө явуулахад хамаатай юмаа гэдгийг судалгаа гаргаж ирж байгаа. За тэгэд ажлын юм дээр маш олон сонирхолтой юмнууд хэлэн. За офис өрөөнөөс ахуулаад хамгийн бас надад сонирхолтой байсан офис өрөөний гэхдээ яг энэ бол Монгол гэхээс илүү бас Америк болон Европт байж магадгүй офис өрөөний air conditioning одоо цаг уурын температур гэх юм уу энэ нь илүү ерөнхийдөө 70 кг эрэгтэй хүний бие болон тэр хүний метаболизм буюу одоо биеийн одоо бодисын солилцооны тогтолцоон дээр суурилсан тийм градусаар байдаг гэж байгаа. Тэгвэл эмэгтэй хүнд бол тэр бол илүү тохиромжгүй, илүү хүйтэн мэдрэгддэг. Тийм учраас бол одоо жишээ нь маш олон газар эмэгтэйчүүд оффистаа хүйтэн тохгүй суудаг байна. Энэ нь болохоор ирээд одоо энэний дараагийн юм дээр бас нэлээд гарч ирнэ. Тэгээд бас маш сонирхолтой нөө Facebook-ийн COO Sheryl Sandberg бас жирэмсэн байхдаа яг ажил руугаа нэг өдөр орж жагаад тэгээ ажлын орчин дээр л холбоотой. Ерөөсөө л жирэмсэн байхдаа ажлын офис руу алхаж байхдаа машины парк болон тэр нөгөө офис руу орох зам нь ямар хол вэ гэдгийг мэдэрсэн. Тэгэн гутаа нөгөөд хүмүүс маань том албан тушаалтай байсан учраас бид нар ерөөсөө л оффистаа хамгийн ойр байрлалдах тэр машины зогсоолоо жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулах хэрэгтэй байна гин гут дэмжигдсэн байна. Тэгэхээр энэ бол бас л яг тэр хүн өндөр албан тушаалтай байсан болохоор дорхноо шийдэгдсэн болохоос биш
бас өөр тохиолдол шийдэгдэхэргүй өнгөрсөн байж магадгүй. Тэгтээ маш чухал. Үүнийг бол нөгөө хүмүүсийн буруу гэхээс илүү жирэмсэн болж үзээгүй эрэгтэй ойлгохгүй болж хизээч магадгүй үзэхгүй те. Бас жирэмсэн болж үзээгүй эмэгтэй хүн ойлгохгүй юм асуудал байдгийг хэлээд байна. За тэгээд дараагийнх нь ингээд нэлээд олон асуудлууд байгаа. Тэгээ бэлгийн дарамтын нэлээд олон асуудлууд орж ирнэ. Бэлгийн дарамтын асуудал. За тэгээ бэлгийн дарамтынх дээр бас хэлж байгаа ерөөхдөө маш олон бэлгийн дарамтын ажлын байранд дэх бэлгийн дарамтын асуудлууд бас л нөгөө нэг одоо тухайн соёлдоо хүлээн зөвшөөрөгдөөд эн чин наргаа, эн чин хөгжилтэй зүйл, эн чин магтаал гэдээ өнгөрчдөг. Гэтэл нөгөө эмэгтэйчүүдтэй яаж тусаж байгаа талаар нэлээд бас том гоё жишээнүүдийг гаргаж ирсэн. За бид ихтэй цаг байгаагаа учраас би одоо дараагийн хэсэг рүү орно. Дизайн гэх тийм. Альва бүтээгдэхүүн тэр зүйл, альва одоо юу байна уу жижиг бүтээгдэхүүнээс ахуулаад том бүтээгдэхүүн хүртэл ерөөсөө хүн бүрт зориулсан уу юу гэдэг тийм. Энэ бол маш сонирхолтой санагдсан. Тэгээд ерөнхийдөө дэлхийд дахинд маш олон зүйлийн бүтээгдэхүүний санаачлага, бүтээгдэхүүний загвар дизайн дээр дундаж эрэхтэй одоо хүний загвараар хийгдсэн байдгаа. Тэгээ энэ нь бол зарим нь бол тийм төдийлөн бусдаа сөрөг үр дагаваргүй, харин зарим нь бол сөрөг үр дагавартай байна. Жишээ нь энэ дээр бол одоо нөгөө нэг анжис хадуураас л эхэлж байгаа юм л да. Анхны анжис хадуур гэдэг чинь үсээд эрэгтэйчүүдэд хэрэгэлтэй байсан, эмэгтэйчүүдэд хэрэгэлтэй байсан. Тэр нь эрэгтэйчүүдийн ажлыг, эмэгтэйчүүдийн ажлыг одоо бид нар нөгөө нэг хөдөө аж ахуйд анх бид нар чинь хөдөө аж ахуйн хувьсгал те тэрэнд эмэгтэйчүүдэд хэр ээлтэй үйлчилсэн, хэр эрэгтэйчүүдэд ээлтэй үйлчилсэн гэдэг дээр ярьж байгаа. Тэгээ яг энэ нь болохоор илүү өргөн хүрээнд учраас би зүгээр нөгөө цаг байгаа учраас товчхон нэг орчин үеийнх нь илүү яриа л да. Тэгээ энэ дээр анжис дээр ярьж байгаа. Дараагийнх нь хамгийн сонирхолтой жишээ нь төгөлдөр хуурыг ярьж байгаа. Төгөлдөр хуур. Дэлхийн 2015 онд гэхэд шилдэг 12 төгөлдөр хуур чинь 15 байсан уу 12 байсан уу 2 нь л эмэгтэй гэж. Тэгээд энэ ерөнхийдөө төгөлдөр хуурыг бид нэр эргээд харуул мэрэгчлийн одоо гранд пиано гэдэг энэ төгөлдөр хуур бол эмэгтэй хүний гарт бол төдийлөн одоо тийм тухтай биш. Тэгээд дээр нь маш одоо мундаг эмэгтэй төгөлдөр хуурчид бол ихэнхдээ жирийн дундаж эмэгтэй хүний гарнаас бол том гартай байдаг гэж. Тэгэхээр энэ юу гэхээр гэтэл нөгөө нэг хүмүүсийн ойлголт нөө хамгийн шилдэг төгөлдөр хуурч бол ерөөсөй байгалийн юм а те тэд нар илүү эрэгтэйчүүд анханасаа байглаасаа төгөлдөр хуурт их сайн байдаг ч гэдэг юм уу те. Гэтэл бид нар энэ дээр ингээд дурдж байгаа судалгаануудыг харвал бол энэ анханасаа бүтээгдэхтэй илүү эрэгтэй хүний гарт илүү том гарт одоо нэг хэсгээс нөгөө хөрхүү хүрэх ч юм уу тэр даралтууд нь тэгэд зохион бүтээгдсэн байдаг талаар бас нэлээд судалгаатай бас их төгөлдөр уурны төлөө сонирхолтой байсан. За дахиад смартфон буюу одоо бидний өдөр тутам хэрэгжилж байгаа тийм энэ смартфон ч гэсэн илүү эрэгтэйчүүд дээр илүү судалгаанууд аваад эрэгтэйчүүдтэй илүү одоо ойр бүтээгдсэн тийм тэгэн гут энэ дээр чинь нөгөө жишээ нөгөө кармандал бактан гэж төсөөлж тооцоолж хийгдсэн гэж байгаа байхгүй юу. Гэтэл эмэгтэй хүн бод тэрийг одоо хувцсныхаа халаас нь багтаагаад явах төдийлөн боломж байхгүй тий. Тэгэн гууд эмэгтэйчүүд бол илүү гар цүхэндээ хийж явдаг ч юм уу тий. Энэ маань өөрөө эргээд харахад нөгөө юм зүгээр л одоо юу гэдэг утас юм шиг хэрнээ. Энэ маань нөгөө нэг тэр зүйлийн бүтэн хэрэглээг нь хэрэглэх боломж байх тий. За дараа нь дээр нь маш олон зүйл нь бол ерөөсөө одоо мэрэгчлийн хэрэглээ хувцас энтер гэж байгаа. Жишээ нь цагдаагийн одоо аюулгүй сумнаас хамгаалах хантаац гэх тийм энэ маань өөрөө өнөөдөр эрэгтэй илүү би энэ дээр туршигдаж хийсэн байдаг. За дахиад дээр нь тэр нь эмэгтэйчүүдэд эргээд эрсдэлтэй. Дээр нь хүндийн жин нэмэгтэй одоо цагдаагийн хүмүүст бол бас эрүүл мэндэд урт хугацаанд нурууных нь асуудалтай одоо холбоотой нуруунд эрсдэл үүсгэж болно. Дараа нь дээр нь саяхан номтой холбоотой шинэ юм бас гарч ирсэн. Нөгөө нэг ковидтай холбоотой personal protective equipment таха PPE юусэн үү. Тийм тэр нөгөө нэг юм одоо эмнэлэг дээр гараад байгаа энэ хамгаалах хувцас байгаа шүү дээ. Энэ маань эмэгтэйчүүдэд бүрэн эмэгтэйчүүдийн сайзаар бус одоо илүү эрэгтэй хүн дээр зориулж хийсэн гэдэг. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэй эмч тэрийг хийхэд илүү төрдөөд илүү том одоо хэцүү байдалтай тий. Тэгэхээр нөгөө эрэгтэй сайз S-ийг зүүж байгаа гэж байгаа нь тэр нь болохоор эргээд эмэгтэй жижигийг өмсдөг хүнд бол нөгөө эрэгтэй жижигч хүртэл багтаж байгаа. Тэгээд эргээд
маш олон юм бэрхшээлүүд учирж байгаа талаар сонирхолтой подкаст байсан. Та нар бас сонсоорой. Өөрийнх нь сүүлдийн зохиолчийн өөрийнх нь сүүлд оролцсон подкаст дээр ковидтай холбоотой ярьж байсан. За тэгээд өөр чинь маш олон зүйлс. Тэгэл одоо нөгөө юу гинэ эмэгтэйчүүд нөгөө нэг юм мужааны багаж хэрэгслийн гэмтэл бас их байдаг. Яагаад гэвэл нөгөө хүн чи бид нар эмэгтэйчүүдийг бас тийм мужааны өрөм энэ төр хэрэглэх авьяасгүй гэж бодоод байдаг. Үнийн эрэг дээрээ бол тэр нөгөө мужааны одоо дрилч гэдэг юм уу, өрөмч гэдэг юм уу тэр зүйл маань эмэгтэй хүний жижиг гараар эмэгтэй хүний хүчээр ингээд хийгээд явхад бол төдийлөн бас зориулагдаагүй. Хэмжээний хувьд даацын хувьд илүү хэн дээр туршигдсан гэвэл илүү эрэгтэйчүүд дээр туршигдсан байгаад байдаг. Учраас энэ нь өөрөө тэр хүмүүст мэдрэмжгүй ажил байна. Одоо тэр ажлыг хийхэд илүү бэрхшээлтэй болон аюултай болж байна. Тэгэхээр маш сонирхолтой. Тэгээд дизайн за тэгээ би дөө дараагийнх нь эмчтэй ингээд маш олон юм байгаа байхгүй юу? Айгүй цаг бага байна тий. Энд чинь ингээд бүр бүтэн ном учраас ингээд би товчлоод яри тий. Хамгийн сонирхолтой нь бүр маш сонирхолтой нь дараагийнх нь одоо ингээд явж байгаа Going to the doctor гэдэг. Энэ дээр болохоор маш сонирхолтой нь маш олон эмний судалгааг эрэгтэйчүүд төр хийдэг гэдгийг ингээд шинжилгээ ухааны түвшинд бүгд хүлээн зөвшөөрсөн. Яагаад эрэгтэйчүүд төр хийдэг гэсэн одоо тайлбар нь болохоор илүү юу гэж хэлж байгаа гэвэл эмэгтэйчүүд болохоор сарын тэмдгийнхаа ингээд одоо мөчлөг маш олон зүйлээс болоод эмэгтэй хүний бие цаг хугацаанд өөр байдаг. Тийм учраас одоо туршилт хийх боломж бага байдаг. Тэгж шалтгаанаар гэтэл үнийн хэрэг дээр нөгөө эмнүүд маань яг бодит байдал дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүнд үйлчлэл нь өөр байдаг. Гэтэл маш олон эмний судалгаа, эрүүл мэндийн судалгаа эрэгтэйчүүд дээр илүү явд юм байна. Тэрийг бол мэдэх надад бол бас үнэхээр шок юм байсан. Тэгээд сонирхолтой жишээ нь нөгөө зүрхний шигдэс гэдэг өвчин. Зүрхний шигдэс гэдэг өвчин жишээ нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн дээр өөр одоо юу гэдэг шинж тэмдэг үзүүлэлт юм байна. Жишээ нь эрэгтэй дээр одоо цээжээр ингэж хатгах ч гэдэг юм уу те ингэ гэсэн бол эмэгтэй дээр өөр. Гэтэл нөгөө нэг өнөөдрийг хүртэл илүү судлагдсан хэлбэр нь тэр эрэгтэй шинж тэмдэгээр явдаг. Тийм учраас эмэгтэйчүүд бол зүрхний шигдээсээр үхэх магадлал нь өндөр байгаад байдаг. Тэр дундаа хамгаалагдах боломжтой байсан ч гэсэн тэр эмэгтэйчүүдийн шинж тэмдгийг илүү одоо жирийн бус гэдэг ангиллалт. Гэтэл ингээ эргээд бид нар харуул эмэгтэй эрэгтэй хоёр хүн зүрхний шигдээсийг өөр хүлээж авт юм байна. Тэр нь төдийлөн эмэгтэйчүүдийнх нь одоо шинжилгээ ухаанд төдийлөн ингэж хүлээн зөвшөөрөгдөг. За дараа нь бүр маш сонирхолтой юм гэвэл нөгөө шинжилгээ энэ эрүүл мэнд дээр л ярьж байгаа юм л да. Viagra гэдэг юм байдаг шүү дээ. Тэр Viagra гэдэг юм чинь одоо эрэгтэйчүүдийн одоо бэлгийн сэрэл мэдрэхүйг одоо илүү хурдтай идэвхжүүлэх гэх юм уу. Тэр эми чи анх яг тийм зорилгоор нээгээгүй юм байна. Зүрхний эм туршиж явахдаа бол одоо зүрхний эм нь тэр тухайн санаачилсан зүрхний эм нь сайн биш байгаад харин тэр туршилтын явцад зүрхний эм биш өөр side effect буюу гаж нөлөө нь одоо тийм бэлгийн дургслыг илүү өдөөжсэн учраас тэр эмээ ингээд одоо сайжруулсаар байгаа Viagra буюу эрэгтэйчүүдийн бэлгийн сэрэл мэдрэмжийг идэвхжүүлэх одоо ийм юм болгосон. Тэгэнгүүтээ энэ эмтэй холбоотой дараагийнх нь сонирхолтой юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн Viagra гэдэг эмийг юм уу энэ бэлгийн мэдрэмжийн илүү сэрэлд хөлгөх юм бүтээгээд нэг компани нэлээд ажилласан байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь 25 хүн одоо судалгаанда одоо шинэ туршилтанд оруулж байгаа тийм 25 хүнийх нь 23 нь эрэгтэй. 22 нь эмэгтэй хүн ба. Тэгээд боддоо эмэгтэйчүүдийн бэлгийн сэрэл мэдрэмжийг өдөөх эм бүтээгээд тэгээд 23 эрэгтэй хүн дээр 2 эмэгтэй хүн дээр туршилт хийсэн. Тэгээд мэдээж бүтлэхгүй болсон. Тэгээд тэр эм бол угаасаа амжилтыг олоогүй. Угаасаа судалгаа нь маш ойлгомжгүй. Тэгээд яагаад эрэгтэйчүүд дээр авсан. Тэгээд би тэрийг уншаад бүр үнэхээр шок болж байгаа. Тэгээд эрүүл мэндийн шинжилгээ ухааны дээр судалгаа туршилтын одоо өөрсдийнх нь тийм эрэгтэйчүүд дээр л илүү судалгааг шинжилгээг авах сонирхол байдаг юм байна. Тэгээд тэр надад бас сонирхолтой санагдсан. Тэгэнгүүтээ тэр юм тэгээд амжилтгүй болсон гэж маш сонирхолтой. Viagra-тай холбоотой хоёр юм. Хоёрдугаарт бас нэг юм нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг
зогсоох илүү эмнүүдийг одоо бол илүү ибупрофен гэдэг юм уу тийм эмнүүд уудаг. Тэрнээс илүү үр дүнтэй эмнүүд санаачлах гэсэн санаачлах туршилтууд явсан ч гэсэн тэр нь одоо төдийлөн төсөв хөтөлбөр дэмжлэг тэтгэлэг авч чадаагүй ингээд өнөөдрийг хүртэл бас амжилтгүй явж байна. Тэгэхээр нөгөө нэг юу чухал гэж үзэх вэ? Эргээд түрүүний нөгөө нэг хиний нүдээр харж байна гэдэг бас маш сонирхолтой байгаа. Тэгээд энэ дээр маш олон нөгөө нэг юм эмнэлгийн жишээнүүд гарна. Ямар одоо эмнэлгийн одоо эрүүл мэндийн салбар шинжилгээ ухааны ямар зүйлс маань эргээд ингээд гендрийн мэдрэмжгүй дата юм уу өгөгдөл цуглуулснаас болоод амжилтгүй болдоггүй гэсэн нэлээ нарийн олон юмнууд гардаг. Тэгээд за би тэгээд яалтчгүй одоо нэг базаж ярихгүй бол тий. За дараагийнх нь тэгээ мэдээч нөгөө юун дээр ярьж байгаа илүү эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөртэй тэр нь яаж ерөөсөө л анханасаа улс орны одоо юу гэдэг дотоодын нийт бүтээгдэхүүн тэрэнд тоологддоггүй заавал цалинтай ажиллалт тоологддог. Гэтэл эмэгтэйчүүд дэлхий дээрх үнэлгээгүй хөдөлмөрийн одоо хэдэн 75% хийж итэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр төдийлөн үнэлэгддэг. Тэр хэмжээгээр тэр нь эмэгтэй хүн гэртээ очиод дахиад маш олон ажил хийж итэл тэр нь ерөөсөө л одоо үнэлэгдэхгүй учраас эргээд одоо юу гэдэг тэтгэвэрч гэдэг юм уу эргээд маш олон зүйлд нь ач холбогдол юм уу ирдэггүй. Тийм үнэлгээгүй хөдөлмөрийг ласан турштай хийгээд байна. Энэ нь үнэлэгдэхгүй те. Дараа нь дээр нь энэ нь бол бас юуны асуудлуудыг ярьж байгаа. Бүр цаашлаад Английн жишээн дээр, Америкийн жишээн дээр татварын асуудал те. Татварын асуудал гэр бүлээрээ хамт татвар төлөх. Тэр бол илүү бас нарийн яг тэр жишээнүүд бол илүү бас сонирхолтой нарийн жишээнүүд байсан. За тэгээд бас нэг дараагийн бас сонирхолтой чаптер болохоор юу вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн гамшигын тийм Viagra гэх те. За би тэр юуг нь мэдэхгүй мэн нэг ондгой санаанд орсон гинэ. Би тэрийг мэдэхгүй. Дараа судалнаа. Тийм болсон гэсэн. Тэгээд энэ дээр бас дараа нь яаж байгаа нөө disaster те гамшигын нөхцөл байдал болоход бас яг хин яаж өртдөг вэ? Гамшигын нөхцөл байдал болоход эмэгтэйчүүд илүү өртдөг байх нь. За тэгээ улс орны нөхцөл соёл байдлаас шалтгаалаад одоо эмэгтэйчүүд тухайн гэр орноо орхиж явж болохгүй, гэрээсээ хол явж болохгүй ч гэдэг юм маш олон соёлд те эсвэл одоо эргээд одоо буцан байрлуулах тийм хуаараа энтер юм уу төр оргонох байр хийхэд тэр нь эмэгтэйчүүдэд хэрхэн эрсдэлтэй илүү аюултай байдаг вэ гэдэг талаар нэлээх гарч байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нэр эргээд ингээд амьдралын бүх процесс одоо ингээд тэгвэл Майамигийн hurricane, New Orleans-ийн энэ Катрина хар салхи элдвийн хар салхиуд юм уу эсвэл одоо газар хөдлөлтүүд эднэр яаж эргээд энэ нөхцөл байдлууд эргээд эрэгтэй эмэгтэй хоёр хүнд яаж эргэж ямар үр дагавар өөрөөр үзүүлсэн энээс гарах гэж байгаа тэр арга хэрэгсэл тэр одоо арга хэмжээнүүд нь эргээд эрэгтэй эмэгтэй хүнд яаж нөлөөлсөн disproportionately гэдэг. Ерөөсөө эргээд энэ нөхцөл байдал за дахиад дээр нь зөвхөн байгалийн гамшиг гэхгүй дайн байлдаа зөрчил те одоо газар хөдлөлт те энэ үер ус одоо ган зууд би ч гэсэн бас бодож байна одоо Монгол жишээн зудны асуудалт эрэгтэй эмэгтэй хоёр хүнд яаж нөлөөлж байгаас судалсан судалгаанууд байдаг баг. Гэхдээ энийг илүү өргөн хүрээнд олон хүнд хүргэх ёстой те орон гэрээ алдсан байдал те одоо маш олон зүйл бидний ерөөс амьдралд учирч байгаа бүх зүйлс маань эргээд бид нар яаж энэ дата цуглуулад тэр дата нь хэр мэдрэмжтэй байгаад тэр дата нь мэдрэмжтэй байгаад хэрэглэгдэж шийдвэрт нөлөөлж ийн гэдгийг талаар бичээд байгаа. За тэгээд эргээд би яг нэг одоо цаг байгаа учраас би илүү ингээд жоохон базаж яриа гэж бодож байна. Нэг 10 минут яриа гэж бодож байна. Тэгээд энэ дээр бол одоо ингээд би түрүү хэлсэн би бас энийг одоо ингээд орчуулаасаа гэж хүмүүстэй ярьж ин тэгээ орчуулчулсан. Энэ бол маш сайн ам учраас тэгээд ингээд маш олон кейс байгаа учраас би тэр бүх тэр кейсийг ярьж чадахгүй илүүд би ингээд гол санаанууд нь бодож хэлэх гээд байна. Тэгээд гурван чухал зүйлийг хэлж байгаа. Ерөөсөө энэ олон зүйлсээс бид нар хамгийн гурван чухал зүйл орхигдоод байна. Энийг бол хамгийн сайн анзаарах хэрэгтэй. Эхлээд нэгдүгээр эмэгтэй хүний бие гэдэг байгаа тийм эмэгтэй хүний бие гэдэг зүйл бол ерөөсөө энэ дизайн, эрүүл мэнд, технологи
одоо энэ барилга, байшин, хот төлөвлөлт энэ бүх зүйлд судлагдаж энэ хэрэгцээ, онцлог, ялгаа нь шингэж байх хэрэгтэй гэдгийг хамгийн чухал хэлж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ дээр хэлж байгаа машины аюулгүй бүс бол машиныг бид нар ингээд хардаг штэ. Машины аюулгүй байдлыг шалгадаг. Тэр нөгөө нэг юм тестий чинь ихэнх нь одоо хиймэл хүн гэх юм уу дамми гэдэг. Тэр хиймэл хүн нь ихэнх нь дундаж эрэгтэй биеийн хэмжээгээр байдаг. Гэтэл нөгөө аюулгүй бүс маань эмэгтэйчүүдэд юм аюулгүй дэр маань эмэгтэйчүүдэд хэр ээлтэй бэ гэдгийг яриад байгаа. Тэгэхээр машины суудалтай эмэгтэйчүүд бид нар ингээл машин цуухгаар бүр тэгэл ингээл хөлмөл маань амар хоол айгүй хэцүү хүрхгүй энэ төр байдаг тий. Энэ болгон чи эргээд эмэгтэйчүүдийн биеийн нөхцөл байдал онцлог тааруулж хийгдэг үгс болд юм байна тий. За тэгээд дээр нь одоо юу гэдэг энэ тэр нөгөө аюулгүй бүс чинь жишээ нь хөх энтрийг ингээл тооцоог уучраас хөхөнд маш хэцүү одоо дээгүүр нь явах уу доогуур нь явах уу гэж бүс зүүхэд аюул хэцүү байдаг шүү дээ. Та нар тэгдэггүй ингээд нөгөө аюулгүй бүсээ зүүхэд те тэгэл ингээл нэг дээгүүр доогуур нь гаргаал аюул хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг хүртэл энэ дээр хичиж чаа. Тэгэнгүүт энэ нөгөө машин дээр л ингээд жишээ авах дахиад өөр маш олон бүтээгдэхүүнүүд дээр дизайн гэдэг энэ юм чи эмэгтэй хүний бие дээр туршигдаагүй илүү эрэгтэйчүүд дээр илүү давмгаад туршигдсан. Дахиад түрүүний эрүүл мэнд, дахиад технологи, дахиад дээр нь хот байгуулалт архитектур энэ бүгд чинь тэгж туршигдсан байна. Дараагийнх нь түрүүний хэлсэн 3 чухал зүйлийг бид нар датан дээр авч үзэх хэрэгтэй. Одоо бүх ингээд big data юм уу том өгөгдөл төр эмэгтэй хүний бие. За эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бид нар тооцох хэрэгтэй. Альва нэгэн бодлого төлөвлөлт, альва нэгэн шийдвэр гаргахад эмэгтэйчүүд тухайн орчинд ямар одоо тэр альва нэг шийдвэр гаргаж байгаа тэр юм зүйлд маань эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа эсхийг тооцож судалж одоо түрүүний автобусны буудлыг хийх хүртлээр ч гэсэн бодно гэсэн тий автобусны аюулгүй байдлыг хүртлээр хийхдээ бодно орой өдөж гудамжийг төлөвлөхдөө бодно гудамж гэрэлтэй байна уу аюулгүй байна уу автобусны маршрут ямар байна тий энэ болгоныг бодох хэрэгтэй гэдэг. Тэгээд гурав дахьт нь unpaid work буюу бидний үнэлгээгүй хөдөлмөр. Энэ эмэгтэйчүүд энэ яг одоо ингээл маш олон судалгаанууд өдөр ирээд ингээд бүтэн цагаар сууж байгаа ажил дээр үндэслээд энэ ийм ажил тийм ажил хэдэн цаг хийсэн хүн ингэж ажилтдаг юм байна гэдэг дээр илүү суурилдаг болохоос биш гэртээ эмэгтэй хүн очиод орой юу хийдгийг эмэгтэйчүүдийн өнөөдрийн бодит амьдралын тэр нөхцөл байдлыг тусгагдахгүй юм. Тэгэхээр нөгөө нэг эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөр тусгагдахгүй учраас тэрийг нь мэдэрсэн бодлого шийдвэр юм уу тэрийг нь мэдэрсэн дизайн архитектур одоо тийм юмнууд тусгахгүй байна. Ядаж энэ 3 зүйлийг бол хийх ёстой гэдгийг хэлээд байгаа. Тэгээд байгаад байгаа. Тэгээд тэрнийг айгуу сайн хэлж байгаамаа. Тэгээд энэ ерөөсөл бид нар эргээд ингээд гендрийн мэдрэмжгүй те гендрийн хувьд хүйсийн хувьд ялгагдсан тийм дата байхгүй байснаар эргээд бид нар ерөөсөл ялгуурлан гадуурхалтыг илүү өөгшүүлж байна гэдэг. Яг тэгвэл энэ дата гэдэг юм дээр л одоо бүх юм дата, big algorithm одоо ерөөсөө одоо юу гэдэг artificial intelligence ингээд яваад ирэх тусам чинь энэ big data гэдэг чинь хүмүүсийн бодит байдлыг шингээгүйгүй бол илүү харлаган шийдвэрүүд гарах боломжтой шүү гэдгийг хэлээд байна. Тийм учраас энэ big data гэдэг чинь яаж мэдрэмжтэй байх тухай тий. За тэгээд бид нэр яриад байгаа энэ дээр болохоор ерөөсөө тэгээд энд бол ингээд хамгийн чухал нь хэлж байгаа нь бид нар одоо ингээд энэ нийгмийг өөрчлөн гэдэг одоо юу гэдэг одоо зөвхөн автобусны буудлыг зөвхөн гэрэлтүүлээ зогсохгүй бид нар юмсыг харж байгаа тэр майндсет өөрийнхөө бидний сэтгэлгээний онцлог хандлага тэгээд зан үйлээ өөрчлөх хэрэгтэй гэдэг. Альва шийдвэрийг гаргахдаа өнөөдөр альва судалгаа шинжилгээг хийхдээ альва бүтээгдэхүүнийг явахдаа хэн хэрэглэх вэ гэж хин хэрэглэх вэ? Хэрэглэснээр ямар үр дагавар гарч болох вэ? Хин чухал хэрэгчлэгч нэ хин орхигдох вэ гэдгийг бодох тэр хандлагын чухал. Дээр нь нөгөө нэг одоо ингээд хэлээд байгаа шүү дээ. Бид нар чи бидний хандлага бол одоо бид нар маш олон мянган жил яваад ирсэн учраас за ихэнхдээ эрэгтэйчүүд шийдвэр гаргаж байгаа. Тэр хүн өөрийнхөө мэдрэмж мэдлэгээрээ юм уу туршлагаараа шийдвэр гаргачих нь заавал муу сансан байх албагүй. Тэр маань өөрөө ерөөсөө л тэр хүн анханасаа миний биеэр амьдарч миний одоо эмэгтэй хүн шиг хүүхэд гаргаж эмэгтэй хүн шиг одоо юу гэдэг эмэгтэй хүний даван туулсныг туулаагүй учраас тэр шийдвэр судалгаа шинжилгээ бодиттой судалгаа шинжилгээгүйгээр тэр шийдвэр хүнд нийцтэй хүртээмжтэй гарахгүй гэдгийг мэдэрхтэй. Тийм учраас
шийдвэр гаргаж байгаа тэр бүлэг өөрийнхоороо шийдвэр гаргаж байгаагаа маш олон тохиолдолд энэ бол түгээмэл туршлага, түгээмэл бодит байдал, түгээмэл хэрэгцээ гэж боддог. Энэ биш юмаа гэдгийг ойлгох. Тэр цэцмаа тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс чи ихэнхдээ хин гэхээр бид нарт Монголд бол өнөөдөр дэлхийд дахинд мөнгөтэй, хоорондоо холбоо сүлбэтэй одоо тэр нэг боломжийн одоо өнөөдрийн зүйлдээ санаа зовхооргүй тийм хэмжээний хөрөнгөтэй тэр нэг хідэн ерөнхийдөө эрэгтэйчүүд байгаа. Тэр хүмүүс өөрсдийнхөө шийдвэр гаргаад өөрсдийнхөө туршлага, өөрсдийнхөө хэрэгцээг хотыг төлөвлөхдөө одоо гудамжийг төлөвлөхдөө альва хуулийг батлахтаа гаргаад байх нь өөрөө эргээд оновчгүй юм аа гэд. Маш олон хүмүүс сохордог. Тэр үед нь бид нар эмэгтэйчүүд бид нар ингэж бодож байна гэдэг энэ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Энэ эмэгтэйчүүд байд юм уу? Энэ хүмүүс энэ шийдвэр гаргах төвшөнд чинь оролцох хэрэгтэй гэдэг хэлдэг. Тэгжиж энэ шийдвэр чинь хүртээмжтэй хүн бүрт хүрсэн болно. Тэрнээс биш одоо ингээд зөвхөн өөрийнхөө мэдлэгээр, өөрийнхөө туршлагаар, өөрийнхөө ингээд одоо мэдээллээр шийдвэр гаргах болохгүй байна. Тэр мэдээлэл гээд бидний шүтээд байгаа юм маань хүртэл ч гэсэн biased буюу нэг талыг барьсан нэг үнэлэмжинд тэрс male biased буюу одоо эрэгтэйчүүдийн үнэлэмжээр гарсан байх боломжтой юм а гэдгийг энэ номон дээр маш олон аргаар тайлбарласан. Тэгээ би ерөөсөө энэ номноос за өстой судалгаа чухал тэр дундаа хүний эрхийн гендрийн мэдрэмжид суурилсан, мэдрэмжийг шингээсэн тийм судалгаа дата, тийм өгөгдөл бол яалтчгүй хэрэгтэй, Монголд бол яалтчгүй хэрэгтэй юм байна гэд. Тэгээ бид нэр түрүү хэлсэн эргээд эрүүл мэнд тэгээд ингээл дизайн ингээл хот бүх юм эмэгтэй хүнд зориулагдаагүй, хүүхдэд зориулагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдаагүй байхын аюул юу вэ гэх те. Тэгэхээр бид нар өдөр болгонд л мэдэрч байгаа. Би тэгээ эргээд та нар бол бүгдээрээ л өнөөдөр сонгуулаа өгсөн бах. Тэгээд наад зах нь миний хоттэй иргэн тойронд ямар байх чинь л хүртэл тэр хотын төлөвлөлт гендрийн мэдрэмжтэй байх үгүй юу гэдэг хүртэл бол илүү хамаатай юм байна. Тэр тусмаа тэр нь бол эмэгтэйчүүдэд илүү хүн дээр туслах юм байна гэдгийг энэ номон дээр надад эргэж дахиж ойлгуулсан. Тэгээд энэ номын талаар та нар илүү бас үзээрэй. Тэгээд одоо та нарт асуулт энэ төр яриул би нэг 10 минут те би бол 1 цаг гэж төлөвлөж исэн чинь цаг 30 минут. Гэтэ энэ яалтчгүй нөгөө айгүй том ном байсан л да. Тэгээд яалтчгүй айгүй том ном байсан. Тэгэхээр бас 1 цагт яасан ч багтахгүй. Тэгээд би бас илүү гол санаануудыг хэлхийн зорьсон. Тэгээ миний нөгөө хэлж байгаа санаанууд бүгдээрээ кейс судалгаагаар бас ингээд одоо илүү баталгаажигдаад дэмжигдээд явсан байгаа номон дотор. За тийм шүү, сургууль дотор байрны 0 октод их хэвгүй манад ээлгүй тий. Яг Монголд биш шүү дээ. Бүх л газар адилхан асуудал бий. Гол нь шийдэл нь ямар байна, ямар шийдэх нь гэдгийг маш сайн анхаарч ажиллах. Түүнийг орондон тохиромжтой хэрэгжүүлэх маш сайн ажиллах хэрэгтэй гэж байна. Яаж гендрийн мэдрэмжтэй байх вэ гэдгийг ойлгох их гой санаа юм байна. Сонгуул орсон хүмүүст шеэр хий байц. Тэгээд нөгөө нэг таад асуулт энэ төр байвал тий. Тэгээд нөгөө нэг ерөөсөө бүх юм чин гендер усан дотор ингээд цамцаанд орчихлоо. Бүх юм чин хүмүүс тэгэл бүх юм гендертэй холбоотой үгүй бүх юм гендертэй холбоотой юм а ерөөсөө хүн оршин буй тэр бүх газар л гендрийн мэдрэмжтэй бодлого, хүнд хүртээмжтэй бодлого чухал юм байна гэдгийг энэ дээр гарч иртээ. Та нар сэтгэгдэл саналаа хэлээж та нар нэг одоо хэдүүл 8 минут байна. Тэгээ би та нарыг энэ номыг уншаасаа гэж хүсэж байна. Тэгээ би энэ авсан номнуудаа өөрчлөлтийн төлөө эмэгтэйчүүд төрийн бас агуулгынхаа юунд номын сан танилцуулна. Тэгээд тэр номын сангаас бас авч уншиж болно. Эсвэл зүгээр өөртөө бас Kindle-ээр ч юм уу унших боломжтой. Тэгээ энэ бол зөвхөн би санал болгоод байгаа эсвэл 19 оны нэлээд бас чухал гэгдэж байгаа номнуудын нэг шүү. Та нар заавал уншаарай. Тэгээд би бол 19 онд бас хамгийн чухал номнууд гэвэл энийг санал болгоно. The Human Kind-ыг санал болгоно тий. Тэгээд тэрийг би бас дараагийнхаараа ярина. Тэгээд бас энэ нөгөө нэг Come As You Are гэдэг номоо дуусгах гэж байгаа. Тэгэхээр би дараагийн дугаартаа тэр эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын тэр номоо оруулж магадгүй эсвэл Human Kind-ыг оруулж магадгүй гэж бодож байна. Тэгээд та нар сэтгэгдлээ битээч ямар л дээр байна те саяныхаа тухай сэтгэгдэл юм уу асууж ярилцах юмнууд ивэл товчхон бичээч нэг гой лайв хийж амч гоё юм харилцуул те. Тэгээ Мельбурнд одоо 11 цаг 22 минут болж байна.
Та нар бүгдээрээ сонгуулаа өгсөн үү? Сонгуулаа өгсөн бол лайк дараарай. Сонгуулаа өгсөн үү? Улаанбаатар юм уу? Одоо тухайн орон нутгийг л одоо яг бодитоор хөгжүүлэх ахуй орчныг нь сайжруулах хүмүүс ч одоо төлөөлөгчч үү те. За нэг хүн сонгуулаа өгсөн байна. Та нар тэгээд бусдад бас энэ талаар ярьж байгаа нь ойлгуулж одоо баярлалаа. Тэгээд та хэд энэ номоо уншаарай. Тэгээд бас бусд хүмүүс шеэрлээрэй те. Аль болох богино хугацаанд ерөнхийг нь базаад хэлхийг зорилоо. Тэгээд бид нар тэгээд дараагийн удаа зүгээр амьдрал дээр түрүүний хэлээд байгаа ядчил одоо ингээл өдөр тутмынхаа амьдралд аливаа шийдвэр бодлого дизайн төлөвлөлт зохион байгуулалт бүтээн байгуулалт эрэгтэй эмэгтэй хоёр хүнд яаж тусч чинь хэр ээлтэй байна цаашлаад хүүхдэд энэ яаж тусч чинь хэр ээлтэй байна одоо жишээ нь сая нөгөө ковидын үеийн манай нөгөө юу байсан шүү дээ сонгуулийн өгсөн 8 цагт өгсөн мундаг байна мó сонгуулийн үед манайх чинь сонгуулийн үед гэнэ ковидын үед жишээ нь хүүхдийг оруулахгүй гэж байгаа тэр олон нийтийн газар оруулахгүй гэж байгаа бол хүүхдэд бол маш ээлхүү бодлого байсан. Ягаад гэвэл шинжлэх ухааны хувьд ковид бол одоо маш олон газрын судалгаагаар бол хүүхдэд шууд утгаараа халдах нь бол ба бус дэлхийн бүхэл орон хүүхдүүдэд хүүхдийг хоригдсан газар авахгүй хахад манайх бол хоригдсан байсан. Тэгээд тэр нь эргээд хүүхдүүдийг гэртээ өстө ковидын Монголын хөл хорой бол хүүхдүүдэд л нөлөөлсөн баг. Гэртээ хоригдсон одоо аваад гарах хэцүү болсон ганц бие ээж аавын хувьд бол маш хүндтэй гих мэтчлэн нөгөө нэг энэ альва нэгэн бодлого гаргалаа гэхэд энэ бодлогот хин хинт нөлөөлөх вэ яаж нөлөөлөх вэ гэдгийг л маш сайн бодож төлөвлөж судалж хийх ёстой гэдгийг л энэ номон дээр эрэгтэй эмэгтэй гэхээсээ илүү бодлого шийдвэр чинь хүмүүст яаж нөлөөлөхийг анхаарах чухлыг ярьж байгаа. За энэ зулаад гэсэн маань кино, телевизэд эмэгтэйчүүдийн төлөөлөгдсөн байдлыг хэмждэг back гэх юм уу унших юм уу те тест гэж байдаг юм байлаа. Доор хаяж 2 оноос нэртэй эмэгтэй дүртэй. Ядаж нэг сцен дээр эрэгтэй хүнээс өөр юмнээ тухай тий айгүй хөвгчлээ ш. Гэх мэт маш энгийн шалгуур юм шиг мөртлөө 3 шалгуур нь бүр нэг кондомор доогуур энэ номыг заавал уншнаа бас зузаан номд бол цаг барагдах хэрэггүй байна. 2 хуваадаг. Харин 2 хуваадаг ч юм уу гэж бодож байгаа шиг тий. Тэр эмний туршилтын судалгаа маш сонир юм байна. Бидний одоо амьдарч байгаа нэмэрхтэй хүн дээлгүн жишээ нэг нь тий эмэгтэй хүн дээлгүүдээ чухал номны агуулгыг танилцуулсанд баярлалаа. Боловсролын болгоны curriculum боловсролтой сургуулийн дэд бүтцийг тийм дата өгөхлүүд их дутагдж байна. Харин тий ерөөсөл одоо бидний одоо ингээл бид нар шийдвэр гаргах төвшөнд хин нэгэн маань оролцлоо гэж бодоход ерөөсөө бидний гаргаж байгаа бодлого энэ шийдвэр нөлөөлөх хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ гэдгээ эхлээд маш сайн судлах хэрэгтэй юм байна л гэдэг. Тэгээ бид нар сая ковидын хүүхдийн жишээг харлаа. Хүүхдүүдийг ямар муухай одоо дээрлэхэж одоо ямар муухай боддггүй л одоо Монголын жишээ байлаа засгийн газар бүх газар зарим хувийн компани тэрийг хэрэгжүүлж гин гэдэл одоо no kids энтергээл амар stop гэж удлаан тэр болгон ч хүүхдэд яаж нөлөөлөх үү те. Тэгэхэд энд бол ер нь энд битээ дэлхийн хааж хүүхэд оруулахыг зөвшөөрөхгүй тийм байхгүй. Дээр нь ч одоо хүүхдээ харах хүнгүй байлаа гэхэд хүнсний дэлгүүр орох боломжгүй. Тийм нөхцөл байдал үүсгэж болохгүй шүү дээ. Хүний хамгийн чухал хэрэгцээ гэдэг чинь одоо хүнс юм шиндаа явах те одоо эмнэлэг дамтлага үзүүлэх энэ болгоныг бол хориглох тэр цэсмаа хүүхдийг бол хориглох хэрэгтэй хамгийн мэдрэмжгүй бодлого ус. Тэгэхээр энэ дээр л яг одоо тэр тухай гараад байгаа байхгүй. Альва бодлого шийдвэр гаргахтаа мэдрэмжтэй байх чи юу юм бэ те? Судалгаан дээр суйрлна гэдэг чи юу юм бэ гэдэг. Тэгээд энэ дээр бол илүү гендрийн өнцгөөс. Гэхдээ би бол хүмүүсийг хэлж байгаа гендрийн чиглэлээр ажилтдаг вэ, өөр чиглэлээр ажилтдаг вэ, хүн бүр унших. Ерөөсөө альва бизнес улс төр альва бусдад холбоотой шийдвэр гаргадаг, шинийг санаачилдаг, нээлт хийдэг, эсвэл юмыг хөгжүүлдэг тэр хүн бүхэн унших хэрэгтэй юм байна гэдэг. Харин ийм зузаан номнуудыг дараагийн 2 ном бас амар зузаан байхгүй. Тэгээд би бас гайхал нэг одоо бүр амар ерхий ярьж болж байгаа саяных шиг. Гэхдээ ингээд айгүй чухал бас гой санаануудыг ингээд орхигдуулах хэцүү. Тэгээд яаж ч одоо чухал санаануудыг шигтгээд ийм зузаан юм чи ингээд богинохон ярих бас айгүй хэцүү тий. Тэгээ би бас бодоол энэ одоо бас нэг Монголд орчуулагдах найраа хол байгаа ч гэдэг юм уу шууд Монголоос авах боломжгүй номнуудыг бас нэг арай дэлгэрэнгүй ярих санаа байвч одоо тэгтээ яг ингээд цаашдаа яриад илүү болох бах. Тэгээд юу ч гэсэн бас товч агуулгын яриад тэгээ боломжтойнууд нь энэ номыг бол авч уншаарай. Яг бол миний ярьсан зүйл бол би маш ерөнхийлж ярьж байгаа. Тэгэхээр та нар бол илүү
үнэхээр бас боломжны хувьд цаг хугацааны хувьд те одоо хэлний хувьд эсвэл одоо худалдаж авах боломжны хувьд энэ номыг бол би бол заавал зөвлөнө. Энэ бол маш олон тийм чухал юмнуудыг гүнзгий надад өгсөн ном байгаа. За тэгээд 3 минут байна. 3 минутанда та хэд бид нэрээр ярилцах юмнууд яваал яг тэгээ 1 цаг 30 минут болж шүү те. 3 минут та тэгээд хүмүүст шеэрлээрээ энэ нэлээд сонирхолтой байх бах тэг хүмүүст шеэрлээрээ гэж хүсэж байна. Тэгээд дараа нь одоо би бас нөгөө SoundCloud дээр юм уу өөр подкастинг платформуд дээр тавьчихна аппликейшн дээр. Тэгэхээр бас машин унаамж явахдаа одоо төгжирч явахдаа ч юм уу те одоо өөр юу хийж явахдаа гүүж явахдаа юм уу гэх мэтчлэн эсвэл зүгээр өглөө босоод янз бүрийн аргаар сонсож болно. Та нар өөр сэдвүүдийн санал байна уу? Иймэрхүү юм зүгээр гээд би тэгээд нэг энэ ном болохоор оройд уншаад. Тэгээ нөгөө маш хичээл ихтэй болохоор энэ 7 хоногт арай уншиж амжаагүй. Ингээд тал өнгөрчөөд явж байна. Нөгөө эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын тухай гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ нь болохоор одоо бол тал хүрсэн явж байгаа. Тэгээд хичээл ихтэй байгаа учраас бас шууд нэг уншиж амжихгүй байгаа. Хичээлийг шалгалтын үед ирж байна. Тийм учраас орой шүнл уншиж байгаа. Тийм байгаа. За 1 минут өөр хэлэх юм байна уу? 1 минут үлдсэн шүү. Хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Бас маш төвчээртэй 1 цаг 30 минут өөрийнхөө маш үнэт цагийг зарцуулаад хамт байсан баярлалаа. Тэгээд лайв илүү цаашаа сайжруулад явах болно. Тэр үнэхээр их баярлалаа. Ямар гоё юм бэ? За. Тэгээд дараагийнх дээр уулзцгаая. Та нар тэгээд санал хүсэлтүүдээ бол миний Facebook руу шууд бичиж болно. Эсвэл миний одоо энэ доороос бичиж байгаарай. Тэгээд санал хүсэлт тиймэрхүү юмнуудыг бичиж байгаарай гэж хүсье. Тэгээд эргээд өнөөдөр ярьсан Invisible Woman номыг та нар өөрсдөө яг уншаарай. Боломжийн үед энэ бол өөрөө уншихад бол маш гоё ном байгаа. Тэгээд би бас зарим ойр дотны нөгөө ном орчуулж хэмлүүлдэг хүмүүстэй санал болгосон байгаа. Тэгээд бас үнэхээр орчуулагдвал илүү олон хүн түрээсэ гэж бодсон юм ном байгаамаа. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Гоё номнууд байна. Үргэлжлүүлээрээ сургалтад нь амжилт. За бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Дараа уулзъя. Дараагийн дөрөвдөд уулзъя. Баярлалаа. Маш их баярлалаа.